За сайн байцгаана уу? Өнөөдөр манай Очроос подкаст дугаарын эхний дугаарт маань өргөдөж ирсэн хоёр найзтай баярлалаа. Манай найз Төрөө, Хүдрээ хоёр эхний дугаарт маань оролцож байна. За юу байцгаана? Ажил амьдрал нь тавлаг уу? 50 сайхан да. Явж илаа да. Ойрд нөгөө нэг Монголын хүүтнийг мэдрээгүй өнөөдөр ч бүр юу амар хүүтэн байна те. Та хоёр хаанаас гэрээсээ ирв ажиллаа тараад ирв? Ер нь бол гэрээс ирсэн би бол. Би болохоор ажиллаа тараад ирлээ. Солонгосыг санаж гинөө. Гэхдээ яг үе бодно шүү дээ. Ер нь яг нэг тиймэрхүү одоо юу гэх юм зарим үед нэг гадаадад одоо ингэж амьдарч ийсэн та гэсэн тийм харьцуулах үед бол гарч ирдэг л дээ. Тиймэрхүү үед нь бас бодно тий. Тийм бодно жоохон юм орно тий. Эм орохоор яг дуу муу дуулаад манай хоёр нэрээ одоо Монголд юу хийж байгаа вэ? Ирээд мэрэгжлэрээ нэг хэсэг IT-ийн чиглэлээр автоматжуулалтын чиглэлээр ажиллаж байгаад. Тэгээ нэг сар иртэй ажилласан. Гэхдээ ер нь бол анх ирсэн зорилго болохоор UG Bowling одоо энэ UG Arena-д байгуулагдсан UG Bowling-ийг одоо ерөнхийдөө Солонгосын хөрөнгө оруулалтын энэ боулингийн газрыг нээх ажлыг ерөнхийдөө хийж тэгээд энэ дээр менежерээр ажиллаж исэн. Тэгээд нээх хүртэл нь ажиллаад тэгээд уг нь бол цааш нь ажил болох байсан л та. Тэгээд ер нь нэг өөрийн гэсэн бас зорилготой ирсэн болохоор ч бас нэг хүсэл мөрөөдөл гэж юм байсан учраас тий тэгэнгүүт нөгөө тийшээгээ цаг зарцуулах одоо боломжгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд ямар тач бол нээгээд өгсөн. Тэгээд цааш нь ингээ үргэлжлүүлээд авч явахт нь бэлэн болгоод өгсөн тий. Тэгээд ер нь өөрийнхөө одоо арга замыг хөөе гэж шийдээд тэгэнгүүтээ бас дунд нь би бас манай одоо хуучин цуг мэрэгчлэр ажилладаг бас ах нар өөртөө компани байгуулад ингээд явж байгаа. Тэгээд дүүгээгээд өрсөнд нь талархаад би бас ороод ажилласан л та. Тэгээ бас гарах шаардлага бас дунд нь гарсан. Тэгээд тэгтээ мэрэгчлэрээ ажиллаад ирээд бас мэрэгчлэрээ ажиллаад үзчихэж байгаа юм. Тэгээд яг өөрийн хүссэн зорилго бол угаасаа л ер нь би ч өөр нэг дуу хөгжмийн сонирхолтой юм тэгэл бич байгаа шүү дээ тий. Тэнд багт чинь тэгэл бид нар нөө төрсөн өдөр болохоор л төрөг дуудана. Тэгээд ямар нэг арга хэмжээнд дээр. Тэгээд тэнцээ чин гол нь яг хэдий ингээд хүн өөрийнхөө хоббигоор юм хийх боломж нь одоо бараг тулцсан шүү дээ. Тийм оронд хэдий ч бас яг гадаадад хүн яг өөрийн гэсэн юм хийн гэдэг бас айгу хязгаарлагдмал ер нь санагдаж байгаа байхгүй. Ирээд бол ер нь тэгэл нөгөө найз нөхдийн хүрээллээс ахуулаад ер нь юм чинь ингээд бүрдээд ирцэн тий. Тэгээ цаг хугацааны яг нэг таарсан юм шиг. Тэгэл одоо буцаад нөгөө амьд хөгжмийн хамтлагийн хүрээлэлтэйг эргээд холбогдож байгаа. Тэгээд бас нөгөө хуучин хамтлагийн найзуудтайгаа эргээд хамтлагаас эргээж байгаа. Тэгэл ер нь дуу хуурын үйл гэдэг зүйл рүүгээл ер нь full time ингээд ороод явж байна. Манай Хүдрийн хувьд одоо юу хийж байна? Миний хувьд чинь ирээд одоо жил 6 сар болж байна уу? Анх ирэхэд бол айгуу гоё байсан, нутгаа сансан байсан. Ирээл шүн 10 цагт буугаал гэртээ арай л унтаал өглөөнд 7 цаг шууд хөвсгөл далаа явж үзээгүй байсан. 7 хоног явчаад ирсэн. Тэгээд хүмүүс төрөгийн адил мэрэгчлээ бит хоёр ч бас нэг тийш нэр бит чинь нэг их сургуулийн хоёр шүү дээ. Оюутан багтаа нэг сургууль. Тэгээд IT-гаар ажилласан. Эхлээд найзгай компанид орж хэсэг ажиллаад нөгөө олон жил IT-гаа хараагүй хүн чинь бас хийж чадах нь үгүй юу гэдгээ өөрийгөө бас хард юм уу гэд. 3 сар гараа ажилласан. Тэгээд ажиллахад ер нь бол ихтгэл төрсөн. Дандаа сургуулаа төгссөн, дандаа шинэ хүмүүстэй зэрэгцээд ингээ ажилласад ямар ч л байсан. Цаашдаа бол чадах юм байна гэсэн ихтгэл төрөөд. Тэгээ өөр компанид орсон бохгүй яг IT тухайн үед найзгай компанид бол баг дагалдаа ажилтан шиг л юмаа сураал ингээ явж байгаа. Тэгээ 3 сар ажиллаа. Тэгээд ихтгэл төрөөд өөр компанид ороод үзьгээд өөр компанид бас ажиллаж байгаа. Хагас жил ажиллаад тэгээд бас төрөгийн юусэн боулингийн газар бас ажилд орсон байгаа. Тэр Солонгостой бас уулзаад танилцаад тэгээд нисхийн тэнд нэг салбар нээх гэж байгаа чи ингээд ажиллах боломжтой юу гэж санал тавьсан байдیں۔
Тэгээ манай гэрч нисэх юм чинь хотын төвчрөл ихтэй. Нисгээс хотын төв рүү ажилдаа явна гэж бас л айгүй чанга челленж байсан. Тэгээд ямар ч байсан Солонгосын саналыг хүлээж аваад ажилласаа гараад нисхийн одоо миний дэлгүүрийн хажууд шинэ боулинг нэгдсэн байгаа. Арена бол тэ. Тий, Ярмаг боулинг арена гэсэн нэртэй. Тэгээд том газар нэгдсэн байгаа. Тэнд яг эхнээс нь авахгүй л одоо хүртэл ажиллаж байна. Тий. Анх бид нар ингээл Солонгосоос Монголд дөнгөж ирчихэл. За одоо ямар ажил хийх вэ? Монголын одоо энэ нийгэмд ажилд орох ер нь хэрэг хэцүү байсан бэ? Ажил хайх тэ? Олон газараас одоо бид нар чинь CV-гээ явуулаад бэлдээл ингээл тэ? Голлогдно, шилэгдэнэ. Олон л асуудал байдаг. Хөвчлэн ингээл хоёр найзынхаа кейсийг сонсож байгаад бол ер нь ингээд найзаараа, танил талаараа ингэж яасан байна л та. Хэрвээ найзгүй Монгол Солонгостой амар олон жил болцсон. Ямар ч танил талгүй байсан бол юу их байсан бол? Тэгэл бусдын яг эхэлдэг арга замаар л эхлэн л дээ мэдээж дахиалсан юу үгэн тэгээ өөр одоо юу хийж чаддгүй. Одоо ялангуяа Солонгост яг ямар зүйлэр илүү одоо цаг хугацааг одоо тэнд өнгөрөөсөн тэгээ ямар ажил хийж тэнд цаг хугацаа өнгөрөөсөн яг тэгээл тэрнтэйгээ холбоотой. Одоо жишээлбэл тэнд очиод би одоо зүгээр жишээ шүү дээ тийм. Барилга дээр ингээ ажилласан байлаа гэж бодъё л да. Тэгэл барилга дээр ажиллахдаа би одоо нэг чулууны ч юм уу одоо юу ч гэдэг тийч зөндөө олон ажлын төрлүүд байгаа тийм цэвэрлэгээний өөр ингээл тэгэл яг тэрнтэйгээ холбоотой ч юм барилгын холбоотой. Би гагнуурд гэсэн гагнуурын ажлын хайгаах ч юм. Тэгэхээр над бол тийм л одоо яг опшн бол орж ирчихлээ л да. Миний хувьд болохоор би бас боддог байсан л да Солонгос тогтоо. Олон жил мэрэгчлэрээ ажиллаагүй, очиж чадах болоогүй болов. Тэгээд тухайн үедээ за чадахгүй байсан ч ямар ч хэлээсээ хүний нутагт ажил хийгээд хар ажил гэдгийг сурцсан юм чинь Монголд очиод юу ч хийсэн хамаагүй голгүй нэ л гэсэн бодолтой ирж ирсэн. За одоо тэгвэл гурлаа Солонгосын тухай жоох ярив. Анх яг яагаад юу явах болов Солонгос руу? Хэрэгцээ. Ер нь бол хэрэгцээ л байсан л да. Миний хувьд. Яг зарим хүмүүс чинь нөгөө нэг боловсруулаа ахиулъя, сурыг те шинийг эрэл хийлж мэдээ гэсэн зорилготой байдаг тийм ээ. Тэгээ яг одоо миний хувьд бол юу вэ? Юуны хэрэгцээ гарсан. Одоо ер нь бол зээл гэдэг нэг тийм бол дарамт бол байсан. Зээлийн дарамт. Тий, тэгэл яг бүх юм чинь цалингаас цалингийн оронд явчихж байгаа. Яг тийм цаг үе дээрээ байсан. Тэгэл бас өөр олон хувийн бас шалтгаанууд байсан л да. Мэдээж одоо нэг тийм юу гэх юм одоо хүн өөрийнхөө гэсэн потенциалыг үржил илүү тийм үрээд тэгээд шудраг хөдөлмөр авмаар шүү дээ. Тийм шударгаар үнэлүүлж явмаар шүү дээ. Тэгэнгүүт хамгийн түрүүнд орж иж байгаа тархинд орж иж байгаа бодлол ер нь Солонгост ер нь явах боломжтой юм байна. Тэнд очиж ажилласан дээр юм байна. Мэдээж бас нөгөө бусад хүмүүс адилхан ингээл гадаадд очиод мэдээж яс юм үзье хараа тгийгээр ингээд мэдээж тэр хүсэл бол байлгүй байх. Гэхдээ хамгийн эхлээд миний хувьд бол мэдээж ажиллах гэж явсан учраас хэрэгцээ. За миний хувьд бол наач урт түүхээ. Яг тэгэхээр би нөгөө оюутан 4-р курстэй төгсөх курстэй ажилд орсон байсан. Тэгээд тухайн IT-гаараа тэгээд тэднийхээ нэг төслөөр диплом энтрээ бичээд айгуу дуртай мэрэгчлээ. Тэгээ явж байгаад манай төрсөн ах бэр их чидэр хүүхдүүдтэйгээ Солонгостой ажиллаж амьдардаг гэрээгээр. Тэгээ намайг нааш өрөөдрөө энэ Солонгост ажиллаж амьдрах зүгээрээ мөнгө савраана гэдэг ч юм уу тийм. Ингээд айгуу намайг хятгахжсэн. Биз мэдүүднэ гэдэг чинь уг нь явах юм бол нэг 7 хоног юм уу 2-7 хоногт бичиг баримтаа өгөөд явчихдаг. Тэр хугацааг алдаа би чинь бараг 7-8 сар ерөөсөө нэг яваад нэг бичиг баримтаа цуглуулдаг ажиллах хажуугаар. Тэгж явж байгаа нэг олон сарын дараа визний материал за гардаг ч үгүй ч хамаагүй. Би угаасаа мэрэгчлээ дуртай байсан болохоор нэг амир тэгж амир юу өгөөгүй, хүлээлт үүсгээгүй. Тэний авчид өгсөн байсан чи харин гарцсан байсан. Тэгэл эхний ээлжинд бол за ямар ч хэлсэн мэрэгчлэрээ гой мэрэгчлээ юм чи мэрэгчлээ дээшлүүлээ. Очиж хүний нутагт юм сурчаад ирье гэсэн бодолтой явсан.
За. Бид нар ингээл анх хүний газар очдог тий. Тэр чинь яг нэг юм шин огт танихгүй ертөнц нэг тийм шин ном уншиж байгаа ч юм шиг тий. Тиймэрхүү мэдрэмж төрнө шүү дээ. Тэнгүүд яг юу нь хэцүү байсан бэ? Юу нь яг анх очиж байгаа хүнд бол энэ чоны онгоцны буудлын дээр буугаал нэг тийм халуун нэг юм бөхчм газар тий. Ингээл орчдөг. За тэгэл ажиллаа яах уу? Одоо яаж амьдрах уу? Ямар ажил хийх үү? Цаашдаа хаана байх уу? Аль хотод нь байх уу? Ингээл проблемтэй асуудлууд амар их байдэн штэ. Хэцүү зүйлийн тухай жоохон тодруулбал. Яг уу би чинь өөрөө яг их сургуульд байхдаа бас ер нь жоохон солонгос тал руу ер нь бодолтой болцсон юм л да. Ер нь бол их сургуульд байхдаа би одоо 2013 онд би 3 дугаар курст байсан. Тэгэхээр чинь нөгөө манай сургууль дээр анхны одоо Койкагийн тэгээд бас шүтээсээс ингээм хамтарсан тийм мобайл ICT центр буюу одоо монголчуудын хамгийн анхны Монголд бол хамгийн анхны мобайл аппликейшн хөгжүүлэх тийм одоо сургалтын төв байгуулагдж байгаа байхгүй. Тэгээд өдрийцэн бас явж исэн, бичсэн явж исэн. Тэгээд тэнд тэмцээн зарлагдаа тухайн үе чинь бүр UBCAP-ийн байсан шүү хамгийн анх. Тэр сургалтын дээр UBCAP-ийн ирж исэн. Тэгэхээр энэ Монголд ер нь яг Монголд ер нь аппликейшн бол яг тухайн үед л хөгжиж исэн гэсэн үг. Мобайл аппликейшн гэдэг юм. Яг тэр үед л хөгжиж эхэлж исэн. Тэгээд тэрнийхээ хүрээнд бас ингээд нөгөө тэр солонгос багштай нэлээ сайн танилцаад тэгээд тэмцээнд н ороод би ч бас тусгай шагнал банал аваад өгнөс Тангуг одоо Тангуг их сургуульд одоо юу яхаар 100% тэтгэлэгтээ сурах нэрхээр шагнуулаад гэж үг нь бол яг гоо тэгээд ер нь бол солонгос явъя гэд бас хэл мэлэн сураад яг 14 оноос ч эхлээ хэл мэлэн сураад явж байгаа. Тэгэнгүүтээ дараа нь ажилдаа би чинь тэгээд тэр боломжуудаа ерөнхийдөө салхинд хийсгэжсэн байхгүй юу. Ер нь яг тухайд яг тэгээ бас юмны нэг яг таараг байна. Тэгээ явж чадаагүй. Тэгтээ 16 оноос яг нөгөө 15-нд би ажилд орчих. 16 онд би нэг ээлжийн амралтаараа сургууль соёл судлангаа бас нэг очиод бас нэг ажиллаад үзчихье гэж бодоо. Тий. Тэгээд бас нэг яваад ирсэн нэг аялын виз авангот нэг яваад үзсэн. Тэгээд ер нь бол бас анх очиход бол ядаж л мэдлэг хүндлэх ёстойгоо очиж байгаа хөх. Ядаж тоолоод мэдчихэндээ. Гизүсээс одоо үсээд байна. Ямар ингэхгүйгээр л очсон болохоор бас гайгүй байсан байна. Надад бол тэгж боддог. Тэгвэл нэг хэцүү зүйл нэг яг мэдээж хэцүү зүйл гэх юм бол тэгээд тэнцэж очингууд нөгөө яг таньдаг бүр дотны хүн одоо хажуудаа байлгачих хүн байхгүй. Тэгтээ тэгээ хүн чинь яг нөгөө нэг бас өөр таньдаг хүмүүс нь байгаа юу инээ тэрэг гэдгийг яг тухайн үеч ингээ хайж чаддгүй юм те. Яг орох хоронгүй ч юм яг тийм болж исэн үе бол байгаа. Яг бүр дөнгөж очиод яг одоо хоёр дахь удаагийн явалтан дээр гэх юм уу. Тийм байсан л да. Тэгтээ тэгээд бас нөгөө таньдаг хүмүүсийг дамдамаа олж сонсоол очивол тэгэл зөндөө тусламж авчихсан. Тэгэл найз нөхдөсөө ах нараасаа агчнараасаа гэл. Тэг юм болохоор зэрэг бас бүр амар тэгж бол хайрцангуй гайгүй. Миний хувьд би чи үйл өччихсэн. Бас тийм бөхчм халуун биш. Яа гоё цаг агаар нь таарсан тий. Таарсан үед нь очижсэн. 1 сард. Тэгээд гол нөгөө цагаан сарын өмнө явчихсан. Биш нөгөө хөдөөний хөвгт. Тэгээ нөгөө хөдөө чинь цагаан сар яаж болдог вэ Монголд чинь тий. Хөвшин настай эмээ тэр өвөө дээр очиж зоолгодог. Бужигнадаг. Яг цагаан сарын бараг 7 хоногийн өмнө байлоо явцдаг байхгүй. Тэгээ очсон ч 7 хоногийн дараа Солонгосын цагаан сар, Монголын цагаан сар зэрэг уус таарсан жил. Цагаан сар болоод тэр анх очиод яг тэрнээр жоохон имзэглсэн. Одоо манайх юу хийж байгаа бол хинэд очиж золгож байгаа бол наастар байхгүй. Ямар ч наастар байхгүй. Бусдаар бол нөгөө ах ихч хоёр дээр очиж байгаа болохоор ямар нэгэн тийм хүндрэл байгаагүй. Тийч бас ах ихч хоёр дээр очсон байна. Тий шууд Бос хүмүүсийг бодвол хүндрэл байгаа. Үргэвчтэй илийгээ өгдөг шиг. Надад нэг ингэ санагдтiin. Бид нар ер нь ингээл гадаадад очихоор нэг нийгмийн зах дээр алхаад байгаа юм шиг. Тэлчлээд ингээд яг ингээд нийгэм рүү орж чадахгүй хөвчлэн одоо хар бор ажил хийж тэ одоо хүнд хэцүү гэсэн тэр болгоны монголчууд яг хийгээд байгаа юм шиг. Энэ монголчууд ч гэлтгүй ер нь ядуу буурны орны хүмүүс бол хөвчлэн дандаа дэгдэн шүү дээ.
Яг нийгмийн гол руу орж чадахгүй. Нийгмийн зах дээр ингээд дэлчлээ дээсэн дөрөв өндөр дэмчигнээд алхаад байгаа юм шиг тийг санагдтiin. Бас тийм эмзэглэл үйдэг. За Тэгсэнтэй хамгийн зах хэсгээр юм чинь тий. Солонгост очиод хамгийн удаан энэ ямар ажил хийжсэн бэ? Хүмүүс бол ингээл ярьдэн шүү дээ. За чонсоо хийжсэн, айл нүүлгэж Тийм. барилга хийжсэн. Тэгэл алдарт Иса айл нүлэх ажлыг л ер нь хамгийн хугацаанд хийсэн л байна да. Миний хувьд ч гэсэн ийсаа гэдэл хийстэй. Нэг газар нэг самуушил да. Яг Ажилтдаг. нөгөө хилний бэлтгэл сурж явах үедээ тэгбэнэ ажил гэж байдаг байхгүй. Аа. Тэгбэ гэдэг нь одоо монголоор Хүргэлтийн ажил тий. Хүрээлэн ажил. хүргэлт яг хүргэлт ч биш ээ. Хүргэлтийн цаана болж байгаа процесс нөгөө бараа марагийн том машин Бараа ангилах ялгах ангилах тэр чинь бас одоо нөгөө монголоор бол одоо дүүрэг ч юм уу те хороо ч юм уу ингээ ангиж ачдаг тийм ажил хийж ирсэн. Тэгээд тэрийг яг хилний бэлтгэл байгуулах заандаа 1 жилийн хугацаанд хийгээд тэгэл тэрнээс хойш Солонгосын колонкт бас ажиллаж байсан. Селф колонк өөрөө өөртөө биндээ шахдаг колонкт ийм угаалгын машин угаалгын автомат юм төхөөрөмжтэй. Тэгээд жижиг машин ороо зогсохоор дарахаар нөгөө төхөөрөмж ингээ ороо гаргадаг. Тийм ажлыг 6 сарын хугацаанд хийсэн баха. Тэгэл тэднээс хойш бас айл нүргэлт хийсэн. Айл нүргэлт хийж байгаад ирсэн дээр ирээртлээ. Тэр бас нэлээ удаа хийсэн юм шүү те. Айл нүргэлт удаа хийсэн баг 6 жил. Гэтэ манайхан ч ер нь тэнд бол айл нүлгэлтийг ер нь бадцсан байдаг шүү. Тийм шүү дээ. Одоо баг тэр салбарыг монголгүйгээр Монголчууд бол хиймсэ гэлээ. Тийм. Хааж утсан ер нь бас нэртэй. Тийм. Тэгээд угаасаа миний бодлоор бол тэгж л бодсон шүү дээ. Царай төрхөн ч гэсэн солонгосчуудаа өөрсдөнд нь төстэй тийм. Улаан цай ингээд нэг юм шар ч юм уу, бүр тасгар ч юм уу, тийм хүмүүс гэртэн гүйлдээд байгаа солонгосчууд чи ер нь тийм юм дайгу эмзэглээд харагд. Нэг Казахстан хүн ажиллаж байгаа хэвтэн л би яг тэрийг харж байсан аахгүй. Ягаад юм бага юм ганцаад хүмүүс орж ирээ. Би яг нэг тийм газар зүгээр одоо арбайт буюу цагийн ажиллаар одоо өөр газараас гарч байгаа байхгүй тийм. Зүгээр дуу хаягаар нь очиод тэр нэмэлт дуудлагаар очиж байгаа. Тэгэл яг яхад хоёр Казахстантай нэг газар ажиллаж исэн. Тэгэхэд бол гадаад хүн гэж шууд уусаал царайсаа л харагдаж байгаа шүү дээ. Тэр чинь Орос царайтай л одоо ер нь тэгэл өтгөмсгтэй болоод тэгэнгүү чинь солонгочууд нь тэрэн дээр жоохон юм ярьдгийн байлээ. Тэгэхээр хятадууд нь зүгээр яг солонгочуудаас сонсоход бол хятадууд нь өөрсдөө нэг жоохон ажил голдог ч юм уу одоо юу гэх ялархууч гэх юм уу. Тийм байдаг. Тэгэл ер нь тэгэл нөгөө эхнээс нь дуустал нь тэгээд бужигнж явдаг хүмүүс ер нь бараг л монголчууд юм шиг. Тэгэл ер нь шилэгцээр мэдээж өөр орны хүмүүс хийсэн л байж таараа тэгээ тэр олон жилийн хугацаанд бол тэгээ шилэгцээр бол манайхан л энэ салбар дээр тохиомжуулдаг тэгэл бадсан юм шиг. Угаасаа нэг нүүдэлцэн удамтай. Нүүдэлтийн үрсээ тэгэл юм баглах ядаж л машин дээр гараад ямыг яаж унахгүй баглах уу гэдэг чинь бүр тархинд нь байгаад байгаа шүү дээ. Ачаа мачааг яаж тетэрсдэг үү гэдэг чинь тархинд нь байгаах шууд хараад энд нэг зай байна. Энэ шин тэрийг хий. Тэгээд ер нь яг л тэгэж л тархичийн угаасаа тийшээ илүү сайн ажиллаад байгаа юм чи уус манайх дэрэн дээр баг шалгарсан байх гэж боддоо шүү дээ. Дээр нь айл нүлгэлт ч өөрөө цагт баригдахгүй. Хэлээ дуустлаа ажил юм. Яаж хурдан одоо юм багтлаад буцаагаад ингээ хурдан ингээ тавих уу. Тэгээ ажил дуустдаг болохоор янз бүр цаг нь болохоор эрт тарах үеч бай, бүр орой тарах үеч бай, янз бүр. Тэр нь жоохон сонирхолтой. айл нүлгэлтийн юу цалин хэд байт юм бэ? Янз бүр тэгтээ тэгэл тэр чинь жилээр өсөж байгаа шүү дээ. Жилээр өсөд одоо өссөн байгаа сонссон. Тийм. Тэгэхээр одоо жишээлбэл намайг анх хийж байгаа 120 мянган вон өдрийн эрэгтэй хүн 120 мянган эмэгтэй нь ер нь яг эмэгтэй ялгаа бол ер нь 30 мянган воны яг зөрүүтэй байгаа байхгүй. Тэгээ 120 байсан эмэгтэйчүүд нь 90-ийг авдаг ч юм. Тэгэж явж исэн. Тэгээд яг намайг одоо би чинь тийч нэг 5 жил ажилласан. Тэрний баг 4-д нь одоо ийса нүүлгэлтэй ажил хийсэн гэх юм бол нэг 4 жилийн хугацаанд тийм 4 жилийн хугацаанд л юм тийм. 4 жилийн хугацаанд бол яг 30 мянган воноор бол өссөн байгаа байхгүй 150 мянга дунд чинь 150 болчих. Тэр чинь нөгөө бусад газрууд чинь бас өөр үгэндээ тэнгуү чинь нөгөө бага цалин руу н очихгүй шүү дээ хүмүүс их цалин руу н очино. Тэгээд тэр чинь тэгсээр баланслагдах гол дээр ирээл ингээл яг таараад жил болго ингээд цалин өсөд байгаа байхгүй. Тэр тэгээд айл нүлгэлтийн ажил хийгээд за өдрийн тэдэн төрний илтээ аваад тэнгуүтээ яг
Илдаан буюу одоо цалин тий. Ойролцоогоор хэдэн төгрөг юу цааш нь хийдэг байсан бэ? Амьдрал амжиргааны зардлаасаа гадна Монгол мөнгөөр. Монгол мөнгөөр. Гэхгүй. Миний хувьд бол 160 мянган оны цалинтай ажиллаж хамгийн сүүлийн эрэхтэй бол. Тэгээд тэр чинь нөгөө байрны төрөөс утасны төлбөр. Тэгээд нөгөө ойр зүрийн зардал байгаа шүү дээ. Идэж уу. Тийм. Гэхдээ ер нь бол юу шүү дээ. Яг айл нүлгэлтийн ажиж мэл яг өдөр тавьж байгаа байхгүй. Ерөөсөө л гараа болгон дээрээ мөнгө аваад буудаг те. Одоо тэр чинь бол одоо яг нөгөө өдрийн цалин буюу илдаан гэж яваад байгаа шүү дээ. Илдаан чээр үү гэж явж байгаа. Тэгмүүд одоо сарын цалингаар явдаг хүмүүс байгаа шүү дээ. Тэр бол миний бодлоор бол илүү одоо хувийн менежмент хийхэд бол илүү амар юм шиг санагдсан. Гэхдээ ер нь ихэнх нь өдрийн цалингаа нөгөө бодно гар дээрээ мөнгө өдөр авах нь илүү амар гэж үзээд идэг. Гэхдээ ер нь бол яг тэгж авах нь жоохон сахилга батна жоохон сөрөг талтай. Хэдийг цаашаа хийдэг гэсэн үг үү? Тэгэхээр яг хэрэгцээ гарвал миний хувьд бол хэрэгцээ гарах юм бол мөнгөө яг одоо өдөртөө тийм 100 гарна юм 50-аар ч юм гэж хөрөнгөлөж байгаа. За яг тэдэн 7 хоногийн дотор би тэдэн төгрөг одоо тэдэн вон босох хэрэгтэй юм байна. Ч юм те гэж ингэж төлөвлөж яана гэхээс бол ер нь бүр яг одоо за одоо тэрийг яа. Гэхдээ хүн болгон л өөр л ахалтай мэдээж хүний одоо нэг амьдралын лайфстайл өөр шүү дээ. Одоо яг байнгын хураадаг хүмүүс байгаа шүү дээ. Байнгын Монгол руу ингээд явуулаад нөгөө хадгаламжтай идэх хүмүүс байх чинь тийм. Би тэгтээ яг тэгдэг байсан ч гэсэн яг ингээд яг онцгой шаардлагууд их гардаг байсан учраас яг тэр мэрэндээ тааруулж хураах үедээ хураана гэхээс хөвчлэн дээр бас нэг одоо чинь топ эдийн засгтай орнуудын нэг тийм оронд очичоод би зүгээр л нэг айл нүлгэмээргүй шүү дээ. Би зүгээр тэр мөнгөөр зүгээр ядаж нэг үзэж хармаа явмаар байсан тийм л ер нь хөвчлэн одоо тиймэрхүү зүйлд үрсэн гэх юм уу. Хураах үедээ хураачаал тийм. Ер нь бол нэг тиймэрхүү менежментээр явсан. Миний хувьд бол өдрийнхөө цалингаа аваад замдаа хоол идэнэ. Тэгээд дандаа нөгөө карт руу хийгээд идэв гэсэн үг. Яг сарын дараа тэд байна гэж нарийн тооцохгүй. Картандаа хийж байгаа. Тэгээд наашаа Монголд нөгөө зээл мэйлийн төлөвч юм уу те байрны зээл мэйлийн төлөвч. Тийм мэдээж яг тийм дээр баригдчих юм бол мэдээж бас сахилгатай болж таарна те. Тэгж явдаг байсан. Манай монголчууд ч бас нэг хар ажил нөгөө хүчтэй гэж ярьдаг шүү дээ. Тийм махруу гэдэг. Бас хитрхи махруу бас хитрхи ингээд байх юм бол бас эрүүл мэндээр хохирно. Одоо ийсэн дээр бол нуруу хамгийн түрүүлээд ер нь тэгээд ямар ч хар ажил бол тэгээд хамгийн түрүүнд нурууг л авч байгаа байхгүй. Тийм болохоор яг тэр мэрийг балансыг тааруулаад би чинь энд хэр удаа ажиллахгүй л гэж миний зорилго юу вэ гэдгийг бас тооцоод бас ингээ махруу ингээд байх юм бол чи 2 жил ажиллаа чи энэ урууч авах юм аахгүй нам ингээл диск нь явдаг ч юм уу те. Тэрийг тааруулаад тэгээд бас муу ажиллаад байх юм тэр хүмүүс чинь чамд ажиллахгүй. Хүнд нөгөө нэг гологдохгүй ажиллаж сурна гэж нэг бас нэг шаардлага байхгүй. Давс суужрын тааруулдаг гэдэг шиг л. Солонгос хүмүүсийн онцлог нь ялангуяа нэг амар тийм ямаа өмхтэй гэж яригддаг чинь. Үсчихсэн. Нэг л их ингээл нэг үсчихсэн нэг амар яарсан. Юунд яарах гээд байгаа те. Метронд ингээл явж байхад л амар яараал тэгэл чихэлдээл ингээл давчуу. Надад бол тийг санагддаг байсан. Яг анх бол угаасаа яг л солонгос хүмүүс яг ийм хүмүүс юм байна гэл яг тэр наан харагдаж байгаа зүйлүүдийг ингээд тусгаж авч байгаа байхгүй. Одоо уурлагт амар эмоц гаргаж уурлж муурлаач юм те. Яг хажуунаас нарангууд юунд нь уурлаад байгаа юм чинь. Ингээл яг бодож байгаа байхгүй. Тэгвэл яг ингээд солонгосчуудын дунд ажиллаад үзэнгүүт бас тэр үдлүү чинь бас зарим нь яг үнэхээр яг тэрийн одоо информацаа гаргаж байгаа хүмүүс бол байгаа байхгүй. Зарим нь болохоор тэрийг айгу бодлоготой хийж байгаа байхгүй. Тэрийг албаар тий одоо мөнгөө нэмүүлэх гэж байгаа ч юм тий хийж байгаа ажлын хөлсөө нэмэгдүүлэх гэж албаар одоо солонгосоор бол чансуурыг гэдэг шүү дээ. Одоо ерөнхийдөө одоо юу гэх юм тэрийг мяалах гэх юм. Ер нь одоо яг тийм байдлыг албаар ингэж харуулж тий одоо хэцүү байна ч юм тий. Эсвэл ингээд нэг дургуун хүн гэдэг нөгөө одоо дургуун хүн гэдэг нэг одоо юу гэх юм өөрт нь ашигтай нэг тийм буруу үйлдэл гаргангуут албаар олны дунд тэрийг ингэж гаргаж ирж одоо
бүр улам ингэж тэр хүнийг унах ч юм уу. Алдаан дээр нь Тийм. Одоо бүр ингээ албаар тэр эмоц гаргаж штэ тий. Тэр нэр ер нь бол Солонгос яг К-драмыг үзэж байхдаа Монголд байхдаа үзэж байхдаа бол ер нь айгүй хэтрүүлэгтэй гэж боддог байсан бол очоод ажиллаад амьдрсныхаа дараа яг л хөрсөндөө тааруулж кино гэдэг юм байна. Гэтэ одоо тэр ажиман ингээл уурлахтаа тий аа одг моня яг л тий тэр би чи яг л ерөөсөө яг л бодит амьдрал дээр байгаа байхгүй тий. А тэнгууд хит ингээд жүжиглэж байгаа нь тий одоо ингээд одоо нөгөө захирлын за жишээ нь шүү дээ тий одоо ингээд захирлын ихнэр нь ингээд би нэвдлэхий тий яг үндэ бол хинт шамаагүй шүү дээ. Зүгээр тэгчин л захирал нь байнгут яана одоо манай захирлын тий бас нэг жоохон тий нэг жоохон оноо авч штэ. Нэг тиймэрхүү ер нь бол тиймэрхүү жүжиглэлт яг нэг К-драм үзэж байгаа юм шиг тийм зүйл амар бодит амьдрал дээр их илбэг харагддаг. Тэгэхээр зэрэг ер нь кинон ч гэсэн тэр ер нь яг хөрсөндөө тааруулж кино гэдэг юм байна. Тэгээд ер нь бол юм болгоныг амар гэж хэтрүүлээд байдаг ш бас нэг талаасаа бол альва үйлдэл дээр илүү дүн шинжилгээг хийдэг хүмүүс шиг санагцсан. Үйлдэлүүд их цэгэндэг хүмүүс шиг санагд. Үгүй үйлдэл хаана гарах уу, хизээ гарах уу, хиний хажууд гарах уу гэдэг тэр бол ер нь сурвштай. Миний бол бас нэг талаас сурвштай логик. Солонгос нэг юм байдаг ч тийм нөө. Ягсуг гэж. Тийм. Ягсуг чихгүй те. Тэ. Монгол ирээд би хариуцлага, амлалт гэдэг зүйлийг бол бас амар манайхан бас тэр талаар нь жоохон сурмаар юм байна да гэж харсан шүү. Ягсуг бол ягсуг гэж бид нар амар ярьдаг тийм ээ. Маргааш тэдээс тэдэн цагт тийм ажилтаа гэсэн бол хэдий хол чи орой хэдий сунтах мунтах ч хамаагүй. Зүгээр л яг тэр газараа чи тэндээ байж л ах хэвээр. Тий одоо тэгэл ажил гарахын тулд гологдохгүй тулд тэгэл тэр чин цагтаа очих хэвээр тий. Тэр чин бол энэ хүний нутагт байгаа гэдэг л айгу бас яваад ийлээ л да. Хүний нутагт байгаа надад ингээд энэ би тэнд одоо жоохон хоцраач юм ингээд азгаараа давил надад хоол алдахгүй гэдэг. Тэр нь илүү ингээд дамгаалаад байгаа байхгүй. А нутагтаа ирэнгүүтээ хүмүүс чинь шал өөр болчдөг юм шиг байгаа. Эсвэл тэнд очингуудаа монголчуудаараа ингээд ажиллахаараа зэрэг бас дундаа ингээд ороод идэх тийм хариуцлага алдах гэдэг. Тэгэхээр зэрэг нэг жоохон майндсет байгаад байгаа байхгүй. Манайс өөрсдөнд нэг тийм зүгээр ингээд аль болох болж өгөө боломж гарвал нэг тийм жоохон ая тухай илүү үзээд идэг тийм майндсет байгаад байгаа байхгүй. Хариуцлага гэхээс илүүтэй одоо хувийн тав тух гэдэг зүйл илүү урдаа тавиад идэг. Тэр бол их анзаарэгдэж байгаа юм. Тэгээд л нөгөө одоо би чи яг тэр нөгөө боулингийнхаа Солонгостой ингээд цуг Монголд ирээл бүр зүгээр юм гаражийн ажил зүгээр гараж байсан юм чинь ажил хэрэг болгоод тэнцээч ингээд бүх юмыг ин хийгээл засвар дотоод засал масал тэр тоног төгөөрөмжүүдийн угсрал бүх юм тэр болгонд чинь тэгэл бүгд мэдээж тэр бүх ажлуудаа Солонгосоос хүн авчраа хийж чадахгүй шүү дээ. Амар өртөгтэй тусан. Тэгээд тэгвэл Монголд байгаа одоо ер нь хямд хүч ашиглана шүү дээ. Хямд бараад тэгэл хямд хүч ашиглана. Тэгэнгүүт чинь хийж байгаа хүмүүс нь сэтгэлгүй хийх ч юм уу те. Одоо нэг ажил хийхэд заавал хоёр ажил хийх гэдэг ч юм уу те. Тэгээ илүү мөнгө нэгдэг ч юм уу. Тэгээд цагаа барьдаггүй гэдэг зүйл бол тэгээ бүр өөрөө ярьж байгаа байхгүй. Монголд ирэнгүүт ерөөсөө нэг цаг юм уу нэг цаг 30 минут ер нь запастай ер нь одоо ягсуг хийгээл те. Одоо хин нэгэнтэй цаг тохирыг гэвэл тэгж авах хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу. Тэгээд яг одоо юу хиндэ тэгэл нөгөө хүн сүулдэ параг тэрнтэй тасж байгаа байхгүй. Яг тэр дунд нь орсон юм чи одоо тэгээд тийм. Тэгээд гэхдээ тэр бол одоо уг нь тэгж дасмаар зүйл уг нь биш л юм байгаа юм те. Тэгтээ тэгэл маст юм байна. Ер нь Солонгостой монголчууд ер нь биендээ нь хэр ингэж хоорондоо харьцаж ханддсан бэ. За ингээл нэг удцсан тий. За би нэг Солонгос нэг тэдэн жил болцсон, 10 хэдэн жил болцсон. Тэнгүү дөнгөж нэг 3 сараар ирээл хүмүүс ингээл ирнэ штэ. Тэнгүүт чинь л бараг л одоо чи одоо инк магнаа гээл тий. Нэг амар юм пэдигээл ер нь нэг тиймэрхүү хандлагууд бас харагдаад идэв штэ. Тэгээ тэр хүний өнцгөөс харахад бас ямар байх юм бол би одоо өөрөө удцсан хүн дээр ажиллаа мэдгүй хүн хурж ирээд идэг те. Би тэр өдрийн ажлыг бас хурдан явуулмаар юм шүү дээ те. Би тэр хүний одоо хийх ёстой юм би хийгээд тэгсэн хэрнээ бит хоёрыг адилхан цалин аваад идэг. Энэ бол яг тэр хүний өнцгөөс. Эсвэл би дөнгөж юу ч мэдэхгүй очиж байхад энэ адилхан монгол хүн байж амар хүгийн гар бай.
Ийм юм надад заагаад болчихгүй. Тийм. Тэгэхээр наа чинь бол нэг хоёр талтай ойлголт байгаа байхгүй. Одоо нэг нь ингээд удаан ажилтсан тий. Удаан ажилтсан ажлынхаа дарааллуудаа ойлгодог болсон тий. Яавал ажил сунжирдаг вэ? Юунаас болж сунжирдаг вэ ч юм уу тэр бүх нюансыг ойлгодог болсон нэг хүн байгаа. Нэг нь болохоор тэгэл одоо өнөөдөр ирээд удаагүй ирсэн 7 хоногт нэг ажилгүй өдөр их байлахгүй гээл тий ажил гарсан дээр нэг ачаад ажиллачээ ч юм уу. Тэгээд нэг тэгсингэсгээд явж идэл ажил дуусчихсан даа ч юм уу. Тэгээд цалингаа аваад харин да гээл бодцсон нэг хүн байгаа хөх тий. Тэнгүүтээ нөгөө хоёрын хооронд жоохон харилцаа ингээд нөгөөтг нь жоохон ажил одоо шинэ хүн ингээд ажил салгардуулах тийм үүслийг гэхэд одоо жоохон удах ч юм уу тий. Хамгийн илбэг жишээ бол ер нь удаан ажиллах штэ. Тэгээ бас айлын юм эвдлэх. За айл үлгэртэн дээр бол юм эвдлэх гэдэг юм бол. Та хоёр үнтэй юм идчихсэн үү айлын? Тэгтээ тэгээ яг тэгэл нөгөө солонгосчууд дээр байгаа тэгээд тий чи бас нэг даатгалын нэг юм чинь бас төгөлдөрчсөн газар тий. Тэгтээ бүр аимшигтай ингээд нэг юм байнгут нь зарим газрууд чинь нөгөө байгууллагын тэгээ нөгөө бүрэн төлж чадахгүй бол мэдээж ажилтаасаа бас тодорхой хэмжээний хувь аав тий. Мэдээж тэгэл өөрсдөө хариуцлагаас гарсан бол үгэндээ. Тэгтээ би бол бүр тэтлээ амар өндөр өртөгтэй юм бол идэж байгаагүй л дээ. Яг нэг шүүгээ мүгэн их юм. Тэгтээ тэр нь айгуу гой шүүгээсэн. Тэгээд юу ярьж илаа гэхгүй. Энэ бүр ярьжсэн юм орцсон шүү дээ. Тийм тэгээ нөгөө нэг шинэ хүн чинь ингээд удах ч юм уу юм эвдлэх ч юм те. Тийм асуудал гараад нэгнгүүч мэдээж нөгөө хүн чинь нөгөө залуу чинь одоо те байнгын өдөр болгон тэр ажлаа хийдэг хүн чинь хэцүү шүү дээ. Тэгээд тэрийгэ дагуулж явж байгаа хүн учраас хэцүү те. Тэгээл зарим үедээ загнана. Тэгэнгүүт нөгөөт энэ одоо адилхан Монголд ингэж хандлаа барьлаа гэдэг тийм гарч байгаа хэрэг. Тэгтээ нөгөө шинэ хүний талаас тэгж бодогдож байгаа ч нөгөө хүнийхэн талаас өдөр болгон ч юм уу те шинэ хүмүүстэй ингэж солигдох. Ялангуяа сарын сүүл болонгоч айл нүзгэлч солонгоц бол уурдаг штэ. Яг тэр үе дээр нь ингээд баахан нөгөө ажлын ихсчингүүч нөгөө хүний хүрлцээ багсангууд мэдээж нөгөө мэдгүй хүмүүсийг амар их дуудан. Тэгэнгүүт чи нөгөө Монголоо дуудах нь боломж их учраас нөгөө солонгочууд монголчуудаар нь дуудуулчихна. Тэгээд мэддэг үстэй 9 жирийн хүмүүс орж ирсэн. Тэр болгон дээр ч өдөр болгон шинэ хүмүүстэй ингээд ажиллана. Тэр болгоны ажлыг нөхөж ажиллаж байгаа хүн ер нь бол ихэнхдээ л ер нь баг депресд болж байгаа байхгүй тий. Тэгээ сүүлдээ дасаалтай за ах ч юм уу тий миний дүү ч юм за найзаа чи ингээд наадхаа хийчих заяа. Наадхаа өөр юм бити зүгээр наадхаа хийчих тэгээд яаж байгаа гэл тэгээд зарим айгу тэндээс бас янз бүрийн хүний бас майндсет чи ялгарч байгаа байхгүй. Зарим айгу одоо солонгосоор нүнчиг гэж байна шүү дээ. Мэдрэмжтэй ер нь юмд илүү их мэдрэмжтэй ханддаг тийм хүмүүс байгаа байхгүй. Юмны цоргойг нь олоод гяс сураад авчдаг ч юм те. Заавал хийлүүлээд байхгүй. Тийм ингээ нүдэрээ харангуйтай зүгээр гяс юм ингээд хийх юм ингээд дарааллыг ингээ ойлгоод ч юм тэгээд нэг өдрийн л ажиллаж тэгэхэд тэр дотроо ингээд амар хөөрхөн ингээд тус тэмтэй ангууд бүр ингээд нөмөртэй амар байгаа байхгүй ингээд. Тэгээд даатгаад байна. Тэнгүү чин зарим нэг нь болохоор намайг энийг хийх гэсэн гээд тэрийг ингээд би тэрийг л хийн. Тийм тэгээд тэр хүрээл нөгөө ажин зогслоо мань хүн зүгээр ингээд зогссон. Ингээд тэнгэр хараач юм ингээд байж байгаа байхгүй. Гихч нэ тэгээд ядаж жоохон санаачлагтай ч юм дээ овсгоотой тийм залуучууд бол ер нь гоё байдаг. Хамтарч ажиллах гоё. Мэдгүй намаагүй. Гол нь бас мэдрэмжтэй ажиллаж байгаа байхгүй. Самбаатай, авхаалчтай тийм хүмүүс бол гоё байдаг. Тэгээд шинэ Монголын шинэ хуучны ялгаа бол мэдээж гарна л да. Ер нь тэгээд ихэнхдээ л стресстэй шүү дээ. Мэдээж тэрийг бол уг нь зүгээр нь ойлгочихмоор байгаа. Дөнгөж очиж байгаа хүмүүс бол би энэ хүнд ингээд энийг гэсэн дараа болж байгаа шүү гэдгийг ойлгочихмоор байгаа. Тэгэхгүй ингээд өөр ингээд юм авах хэрэгтэй юм шиг ихэд ирж байгаа хүмүүс бол байдаг байхгүй. Албатай юм шиг. Тийм албатай юм шиг. Би хүсвэсээг би Монголтай чи одоо намайг харж үзэх хэрэгтэй. Тиймэрхүү локераас андуул муухай байхгүй. Бас хоёр талтай юм байна. Тийм хоёр талтай. Өдрөөс нэг юм асуумаар байна. Тэнд байхад одоо ингээд гадаад иргэдийн ялангуяа бидний одоо өөрийн эрх зөрчигдөн гэж байдаг шүү дээ тийм ээ. Чи гадаад болохоор тийм ялгуурлан гадуурхалт ч юм уу. Тиймэрхүү зүйл төр нүртчихсэн үү? Хайрцангуй гайгүй хаа. Юу бодож чи гайгүй гэж хэлв. Миний бодлоор яг тийм мэдрэмж авсан юу бол нэг байхгүй л санагдчихлаа. Яг ингээд одоо солонгосын хууль одоо миний кейсэн дээр бол одоо жишээ нь би Куши хонд ингээд амьдарч байхад
Миний хажуутлын өрөөний Орс намайг хаалга шууд хөшөглөөд ороод ирдэг байхгүй. Тэнгүүтээ дугаа сакия макия гэж намайг чинь. Тэгэхээр би ингээд чи яатсан. яг би нөгөө нэг жоохон хөгжмөө чанга сонсч ирсэн л та. Тэр нөгөө нэг согтуу байсан. Тэгэхээр би за чи яг наана байж байгаарай гэв. Бид нар орсож одоо яах вэ яа. Тэр зодтолтой нь ш. Тэгэхээр би зөвхөн цагдаагийн дуудаад яг манай тэр Гүшвангийн хажууд нь цагдаагийн газар байсан бол дуудаад ирсэн чинь тоо хоёр бол хоёлоо гадаад хин гинийх нь ирэх гэж бол байхгүй. Өөрсдөө уучраа бол ингээд. Тэгэхээр надад амар бас жоохон гомдолтой санагдсан байхгүй. Тиймэрхүү олон кейсүүд бас анзаарагдаад байх шиг байна. Яг уу ажил дээр л нэг тиймэрхүү юм гарч ирнэ л дээ. Тий хөвчлэн бол ажил дээр л. Тий. Цуг ажиллаж байгаа солонгостоо бас үл ойлголцол гарна шүү дээ. Тэгэхэд л жоохон тийм дампны юмнуудаас орж ирнэ. Оюутан байхад тэр тэгбэн дээр ажиллаж байхад бол тэгбэн дээр ч бол ерөөсө бүх л орны хүмүүс ажиллаж байгаа байхгүй. Солонгос өөрсдөө ч байгаа юм. Ингээ харж байгаад манайх биш л дээ өөр нэг хятад жилөө солонгос хоёр хэрэлж байгаа байхгүй. Тэгээд ингээд харж байгаад хятад ч бас виз нь бас манайхыг бодвол бас хамаагүй чанартай юм шиг байгаа солонгостой. Манай визний англи хятадын хүмүүсийн визний англи гээ харах юм бол бидээс хамаагүй эрэхтэй ч юм уу эсвэл арай удаан хугацаагаар байдаг ч юм уу. Тэгээ харж байхад бас л цагдаа магдаа ирээл тэгээ нөгөө хятадтай ч аваад явж байгаа юм чинь. Солонгос нь үлдээд яг хөө тэр тал дээрээ солонгост бол жоохон ялгарх юм байгаад байгаа тийм. Тэгвэл ер нь яг наадлог гэж яг өөрсдөн дээр ингээд буулгаад үзэнгүүт одоо зүгээр л нэг масс комментууд дээр ингээд тий одоо сошиал дээр байдаг дийлэнх комментуудаас ингээл жишээ аваад бодоод жишээ гаргая л да тий. Тэгэнгүүт одоо нэг монгол хүн нэг одоо хятад хүнтэй ингээд зодтолтчлаа тий. Тэгэнгүүт цагдаа нөгөө хятад хүнийхэн талд оронгот мөнгөний авчлаа штэ энэ үг. Монголынхын талд оронгот нөгөөдөл чинь зөв гэж бодож. Тэгэхээр манайхан бас яг нэг адилхан нэг бас кейсийг хоёр талаас нь хийгээд байгаатай адилхан бохгүй. Яг бас одоо тэрийг одоо яах гэсэн тий. Би тэрийг бол ер нь тэгж боддоо шүү дээ. Яг солонгост нь очиод яг солонгос хүний эрхийг нэг хүсэж хэрэг байхгүй. Ер нь бол усын уу тийм бүр 100% яг аргумент байгаа бол тий 100% өөрийн зөв гэсэнд яг тийм аргументд бол тэрийгэ яриад тэр нь бүр serious аргумент тэр нь амжилт олоогүй бол одоо тэр хүний ирэхээр явдаг ч юм уу тий тэрнээс биш бол яг ер нь бол юм болгон дээр ингээл солонгос хүнтэй тэнд очичоод нэр нь солонгос байна уу японч байна хаач байна ер нь заавч тэгэх юм шаардлага яг за Америкт бол харин өөр байж магадгүй Америк бол нөгөө иммиграшн тал руугаа илүү сайн одоо хуулиуд нь илүү сайн учраас тий одоо ялангуяа нөгөө даяарчлалыг ч одоо гол цөмнө орон бас арай тэн дээр арай өөр байж магадгүй бусад оронд бол манайхан бол нэг тийм би бол тэгж боддог кейс болгон дээр тэр тентхийн хүмүүстэй ингээд эрхийн булаацалтаад шаардлага байхгүй бүр яг 100% аргументтэй ялна гэсэн тий аргументтэй үнэхээр өөрийн эрхийн зөрчигдсөн тийм юм дээрээ одоо шударгаас байхгүй бол тэрийг одоо өөрсдийн элчин сайдын ямаараа ч юм дамжуулаад тэгж явах нь зөв. Солонгос нэг юм байдаг шүү дээ. Солонгосын мөнгөтэй баян хүмүүсийн сэтгэлгээний онцлогч гэх юм уу. Миний ажигласнаар бол одоо хэр их мөнгөтэй байна гэж монголчууд шиг ингээл амар тансаглаад байгаа юм нэг харагддаггүй юм аа. Ялангуяа манай саамшилч одоо манай захирал бол одоо ингээд тэр чин одоо нэлээл баян хүндээ. Тэгэхэд л хамгийн мяа машины л ундаг ч юм уу те. Тий нэг амар том рестораны захирал нь гадаанаа зөв хогоо шүрдэ зогсож идэг шүү дээ. Өглөө 5 цагт босцоо хогоо шүрдээ. Захирал шүү дээ тэр ч ууг нь. Тэгснэ нөгөө ажилт нь баг нөгөө ажилтан залуучууд маань хажууг нь ганган юмнаа зүгээр орж манай захирлаа гэдээ ороо нөгөө гэж оруулж л байдаг те. Тэр бүр нийт мөнгөтэй харагдах гэхээс илүү яг бүр илүү ингэж энгийн байдаг, илүү энгийн амьдралд байдаг. Тийм зүйлс надад анзаарч ирсэн юм аа. Солонгос хүмүүсээс. Би мөнгөтэй шүү гэл те. Үнтэй цаг зүгээд, үнтэй машин унаад, үнтэй брендийн хууц өмсөд идэв. Хөрл амир энгийн гоё. Харилцааны чиг хандлагатай юу гэдгийг те. Тэр болгоно ч гэсэн нэг ингээд тахгүй. Монголд ирээ тийм ялгааг амир мэдэрч байгаа байхгүй. Манайхан ч тэгэл зүгээр.
Манайхан ч айгүй мөнгөтэй юм шүү. Мэдгүй бид амар мөнгөтэй юм биш үү гэж бодоод байгаа шүү. Тийм ер нь тэр яг нөгөө одоо мэдээж солонгостой ч гэсэн бас адилхан мөнгөтэй бол мөнгөтэйг харуулж амьдрахыг хүсэж байгаа хүмүүс мэдээж байж л байгаа шүү дээ. А мөнгөчсөн ирнэ мөнгөтэй юм шиг харагдахыг бас хүсэж байгаа тэр олон хүн дүнтэй энэ сая 10 сая хүн дүнд байж байгаа. Гэхдээ зөвхөн нийтээр ингээд давж үзэх юм бол нөгөө хүн өөрөө яг хөдөлмөрлөөд тэрийг олсон зүйлээ яаж өрнө тэр хүний асуудал те. А тэгвэл бүр ингээд нөгөө зовлон туулаад үдцсэн хүн аяанда миний бодлоор тийж бод. Зовлон туулаад үдцсэн ээж аауд нь хүртэл зовлон туулсан түүхтэй те. Тийм хүн нэг тэгж гялт цал руу угаасаа тэмүүлэх болчдөг юм шиг. Яг сандэр бол монголчуудаас илүү солонгосчууд нь яг зовлон түүхтэй байхгүй. Бүр илтэй яг тэр нөгөө тэр зовсон түүхийнх нь эцдүүд нь те аав ч юм уу эмээ ч юм уу байдаг болохоор тэр хүмүүсийн хажууд одоо ингээд яваад иж чадахгүй шүү дээ. Хэдэн зуун жил бас дарлуулж ирсэн. Тийм тэгэнгүүт баниус чи хажууд нь бараг жаргаадсан байгаа байхгүй. Одоо бид нар яг ингээд бураа ядарч байгаа юм шиг ингээд тэрний яг түүхээ харангууд бид нар яг ингээд жаргаж ирсэн харагдаад байдаг байхгүй. Тэгээ ялгараад байдаг яг энд бол Тэнд ингээл бас хараар ингээд удцсан. Тэгэл нэг өөрийгөө хураал те. Сэтгэлээ хураал. Ирж чадахгүй. За нэг дараа жил болчихъя. Тэгэл нэг ахаал болохоор амьдрал чинь нөгөө нэг олон зүйл тохиолдсон те. Хүссэн хүсээг өөрөөс шалтгааллах хийгээд өөрөөс нь шалтгааллахгүй амар олон зүйл тохиолдог. За дараа жил болчих. За дараа жил нь болчлоо. За нэг одоо тэнгууд хүүхдүүд нь Монгол том болж байгаа ч юм уу те. Тэр хүмүүс ер нь тойрын орчин тойронд ч юм уу эргэн тойронд ер нь хэрэг байсан бэ? Тэгээ тэр хүмүүсийг ер нь бас юу гэж боддог байсан бэ? Гэж асуумаар санагдчих. Байлгүй яг. Тэмгүй хүмүүс ер нь их штэ. Тэгээд явнаа л гэдэг. Дараа жил явлаа гээл тэгэл дараа жилд таарахаар яваагүй хүмүүс ихээр л за одоо нэг жоохон байж байгаа юм гээл. Тэгэл ерөөсөө тэгээд явдгүй хүмүүс байдаг штэ. Ягаад явахгүй байгаад тийм. яг гоо тэгэл энд ирээд яг юунаас эхлэх вэ гэдгээр ихэнх нь боддог л байна л та. Ингэхдээ одоо би тэнд ажиллаад ингээд болоод байна гэдэг нөгөө өдөр болгон тэрийг нэг болоод байна гэдэг нэг тавтагдаад байнгут. Яг энэ нөгөө циклээ ингээд шууд нам зогсоод чадахгүй тий. Тэнгүүдээ тэнд очингууд ядчил одоо жишээлбэл тэнд ингээд нөгөө мөнгөө харьцуулж харна шүү дээ. Хамгийн ихний дөрөвдөө олдог мөнгөө харьцуулж харна тий. Тэгээл нэг ая тухууд мэдээ солонгост бол ая тух бол дэжгүй. Ая тух нь бол амьдрахад хаатай. Тий амьдрах таатай. Ядчил харын хүнтэйгээ гэрлээд хүүхэд төрүүллээ гэхэд солонгосын имлэгэн зүгээр тэр ямар ч тийм шалгалт хийх зүгээр л хүүхдийн айгуу гой боожуулаад өгчээлээ шүү дээ. Сэндар төрүүлээл тэрврүүлээл өгч юм тий. Сургууль шалгаагүй. Тий сургууль оруулж юм. Эрхийг нийтлүүлнэ. Тэгэд бас ихэнх залуучууд бол бас зарим нь тэндээ хань ижилтэй болоод тэгэнгүүт одоо бас нэг би нарийн ширийн мэдгүй ч гэсэн одоо хүүхдтэй болгон хүүхдүүдэрээ дамжуулаад виз аваад тэгээд цааш үргэлжлүүлээд амьдрыг гэсэн тийм логиктой залуучууд ер нь их байх шиг байна. Нэг тийм хэсэг нь байгаа тий. Бас нэг жоохон төлөвлөгөөтэй план. Бүр яг түрүүн яг чиний хэлсэн одоо баг ингээд планг болцсон жоох тий. Ингээл урсгалаараа яваад өдөр хоногийн ингээд зүгээр цалингаа аваад тэгэл орой тентх найзууд тэр явах найзуудтайгаа уулзаал маханд оролч юм тий. Тэгээд явж байгаа залуучууд бол ер нь их бий. Одоо миний найзууд дотор ч байгаа. Тэгээд яг хизээ явах гэдэг чиний яг амьдралын зорилго юу инээ тэр тийм яриан дээр бас шууд ингээд нэг болтдаг тий. Тийм ярианаас шууд болтаад тийм амар дургуч юм. Тэгэхээр тэр бол ясан дээр тэр хүний эмзэг сэдвэн байгаад байгаа байхгүй. Яг би одоо яах ёстой вэ гэдгээ өдөр болгон тэр хүн өөрөөсөө асуугаад байгаа байхгүй. Тэгэхдээ шийдлээ олоогүй, шийдлээ олъё гэж зорихгүй байна. Миний бодлоор бол ер нь хүний нутагт бол нэг бодох хэрэггүй. Уг нь бол ер нь за удлаа. Хүмүүс нэг ингэж яриад идэв нэг 5 жил. За нэг тэгж яг хугацаа тавих бол бас утгагүй юм биш. 5 жил гээл би тийг сонсч ирсэн. 5 жил бол 5 жилээс ихсээд бол ер нь дэмэдээ гэл. Тэгтээ ер нь хугацаа тавиад бол дэмэл юм шиг санагц. Зүгээр очоод яг ямар ажил хийж ин те ямар шухан мөнгө олж ин хийдийг нь хурааж чадж ин тэгэнгүүт яг энд ирэхэд би яг хэрэгцээгээ бүрэн дүрэн аваад явах хэмжээнд болцсон уу гэдгээл тэндээ жоохон харамаар байгаа байхгүй.
Тэгэхгүй тэндээ олсон мөнгө тэндээ үрээд байвал тэгээд тэр хүн бол одоо юу юм ястал нэг планго нөхөрч юм болоод байгаа хэрэг. Ямар ч төлгөөг ингээл яваад байгаа байхгүй. Тэр хүмүүсийг бас буруутгах амар хэцүү юм аа. Тийм ээ. Хүний газар нөгөө нэг бид нар чи удаад ирэхээр тасаад ирэхээр ингээд хүсээгүй тэр байдалтай тисээд төвчээд амьдраад идэх тийм ээ. Яг тэр хүмүүсийн буруу гэж хэлэх бас хэцүү. Мэдээж нөгөө нэг гадаад тоо хүм болгоны сэтгэл дотор бол мэдээж Монголдоо их орондоо сайхан амьдрах гэсэн. Тэгтээ тэгж дасж байгаа хүмүүс ихэнх нь хараар амьдарч байгаа хүмүүс байхгүй. Тэгэнгүүтээ тэр хараар амьдрах бол тийм сайхан биш шүү дээ. Хүний нутагт хараар амьдрах би яг өөрөө хараар амьдрсан хүн болохоор мэдээд байна л да. Хараар амьдрах өөрөө утгагүй байхгүй. Юм болгоноос болтон ирэх гэдэг юм бол байхгүй шүү дээ. Тэгэл ямар нэг жижигхэн хэрүүлдээр ч гэсэн тэгэл заавуучлаараагаа л хэлээл те. Тэгэл захиалуулах зохицоол явна. Зүгээр л нэг одоо ямарваа нэг юм хийх одоо юу юм ямарваа нэг юм хийх гэхэд л хязгаарлалт амар ихтэй. Ер нь хараар амьдрна гэдэг яг нэг алтан зурам шиг ингэж тэгж амьдрна гэдэг л хэцүү те. Буруу удаа ялангуяа тийм байдалтай. Тэгээ тийм хэцүү байдалд дасаад зөвхөн мөнгөний бодоод ая тухын бодоод тэндээ дасаад байгаа даа гэдэг үл утгагүй байхгүй. Ялангуяа бүр тэнд олсон мөнгөө тэнд нь цацаж хаяад тэгээл ингээд тэндэл амьдраад ингээд циклд нь орсон зөндөө хүмүүс шүү дээ. Ялангуяа бүр сөөжмөнд орсон хүмүүс зөндөө байна. Залуучууд их байна бүр. Тэр нь амар эмзэглэв шүү дээ. Энд ирээд тэр хүн бол тэгж үрсэн бүх мөнгөө цуглуулах юм бол өстой тий. Одоо ганц би ихэнх нь ганц би тэгж байгаа. Тэгээд одоо байр авж штэ тий. Болж л штэ 2 жил матигаар тий. Одоо үүрээс лөвчин бүр хүртэл зүтгээ тэгээд яг ямар ч байр авч болж штэ. Жишээ нь ажиж сууж юм тий. Тий. Тэгэнгүүтээ болж ин тий. Тэгэнгүүтээ тэр хүмүүс өөрсдөө зүгээр зорилго тавиад ирээд эндээ гэр бүлтэй болооч юм тий. Ингээд уг зорилготой байгаасаа л гэж амар хүсдэг юм. Тэнд байгаа зал. Ялангуяа залуу хүмүүс бити тийм байгаасаа. За одоо тэр зорилготой байгаасаа. Тийм. Одоо жишээлбэл одоо яг би нэг юм жишээ харж илээсэн л да. Яг тийм хүнтэй. Одоо энд 17 жил одоо нэг аавын алга татаад ороод энд одоо 17 жил амьдрцэл гэсэн шүү дээ. Тэгээ гарч ирсэн. 40 гарч заахгүй. Энд хинч хүрэл байхгүй. Гэр бүлийнхэн бүгдээрээ нарсанд сууж агараад ирсэн. Тэгэл тавараш ерөөсө тийшээ явна дэ гэрээний юунд ороод тэгээд ах уу яа тэгээд яг мэдээж тэгэл нэг жоохон тэр хүний амьдралаас хамаарсан юм яасан. Ямар ч тааш хардлах шийдвэр хийсэн. Тэгээд тэндээ одоо тэгээд 12 3 жил амьдарч байгаа нэг тийм ахуйт бол уулз. Тэгээд тэр хүний хувьд бол зөв. Над бол зөв санагд. Тэр хүн одоо тэр олон жил хараар байж байгаа хүн ч гэсэн өөрт нь тэр амьдрал нь одоо зөв болоод өдөр болгон хийж байгаа ажил нэг дарамт жаргалтай санагдахгүй л утга учиртай тэндээ гэр бүлээ зохиогоо тий. Бас тийм төлөвөд бол болж байна. Тэгж амьдарч байгаа хүмүүс бас байгаа. Тий. Яг нөгөө бид нар яг буруу зүвийн шүүх мөх бол амар утгагүй асуудал байхгүй тийм ээ. Тий. Тэгтэл яг ядаж зоригтой байгаасаа тий ядаж нэг одоо хүн зөвлөгөө гэх юм уу тий уриалгах гэх юм тий зоригтой очаасаа тий зоригтой яваад ирнэ гэдэг тийм хүсэл тэмүүлэлтэй байгаасаа мэдээж ирнэ тэнгуү чи тодорхой хэмжээний найз нөхдийн хүрээлэл алга болно ойлгомжтой. Тэгвэл мэдээж дотны хэдэн бол байж л байгаа. Стил байгаль марцганаал байж л байгаа байхгүй. Тэгээд ажлын гараа гингүүт буцаад хүч ажил руугаа орсон хүмүүс зөндөл байгаа. Ирээд яг бүр амар гэх тийм нөгөө манайхан яг солонгос тогтойг ярьдаг тэр баригчлаа. Нэг амар тамбуу илгээсэн юм шиг. Үгүй тэр чинь зүгээр л нутаг руугаа л буцсан байж тээ. Уг нь бол тээ. Өсрэл нутаг руугаа л тэгсэн чинь тий одоо бидрийг тэнд байж хахад энд төрүүлээд ирсэн найзууд нь энд уншээ хөлөө олчих тээ. Миллиард нээсэн ч юм уу тээ. Тэгээд бүр ингээд амьдрал илүү нөгөө тэнд байхгүй боломж нь илүү их нэгдээд. Тий. Гэт байж байгаа юм. Манайс нь энд ирээ за юунаас эхлэх үү гэж итэл таваар ш тэнд үжээ тээ караоке марко нээсэн явж байгаа байхгүй. Үгүй тэгээ болчихлоо шүү дээ. Би бол тэрийг бол зөвл гэж үнд. Ямар тач ирэх хэрэгтэй тэгээд тийм ер нь нутагтаа ирнэ гэдэг чинь сайхан шүү дээ. Хамгийн сайхан зүйл шүү дээ. Хөдөө гарахад ямар гоё. Солонгос очих тий зүгээр голын ирэг дээр галаас хахад л нэг захын нэг үгээрээ яа гээл наатаа унтраа гээл ихэд нээ гээл унтраа шүү дээ. Бид зүгээр сонгох таах шүү дээ. Энд чинь гал тавьчул яах юм байхгүй. Тэгээ чинь Монголд бид нар яаж мэдээж бид нар ухамсартай шүү дээ. Чинь түүмэр тавихгүй тул тий унтраа нь байрна мэдээж тэгээд
тэр аюулгүй байдлаа өөртөө хариуцаа явна. Яг тэгдгүү кейсүүд нь мэдээж хар бараан кейсүүд их түгдэг бах те. Тэгтэл бид нар бол хөдөө явж байхдаа хогоо аваад явцдаг те. Хогоо үлдээсэн л их сошиалар цацагдаг гэж магадгүй. Тэгэл ер нь тэгэл хүний нутагт нутагтаа зугаалах хоёр гэдэг чинь тэнгэр газар шиг ялгаатай байна. Тэгээ тэрэн дээр нэмжлэхэд Монголд одоо ирээд юм хийх юм бол одоо л яг гоё. Тийм. 100 юм хийх юм бол одоо л яг гоё боломж юу яачихсан харагдаж байгаа байхгүй юу? Хамаагүй залуучууд ихтэй тий. Яг тийм нэг юм дээр нэг хоцорсон мэдрэмж байн хүнд байд юм шиг байна. Би угаасаа хоцорсон байх таа. Тийм тэгэхэд зүгээр яг үндэ боломж нь бол байгаад байгаа. Зүгээр наагураа ингэ нэг тийм юм болгоноос хоцроод байна уу да. Ялангуяа солонгостой хүмүүс бол тий одоо очиход ингээд үшээ гарууд тий ингээд хөлөө олцгаацсан. Одоо би ингээд буцаад яг магнаа олцгоо. Монголд очиж магнаа олцгоо юм шиг. Бүх юмнууд байгаа байхгүй юу? Ер нь бол тийм үйлчлэгээний лаглаг газрууд байгаа л да жишээлбэл. Тэгэхэд яг үйлчлэгээний тулд үйлчлэл чадж гэнэ үгүй юу тий. Би нэг одоо хэрэглэгч болооны газар орчоо гарахад надад дараа нь тэр газар орох сэтгэл төрүүлж гэнэ үү. Солонгост бол ийм зөндөө үүдэг тий. Энэ бас амар чухал л байна тий. Одоо болохоор тийм жоохон тийм нөгөө фидбек гэж юм байхгүй болсон тий. Манад байхгүй болсон жоохон одоо ер нь жоохон хөгжиж эхэлж байгаа тий. Тийм одооноос л эхэлж байгаа байхгүй. Тийм одоо тийм болохоор одоо жишээлбэл хамгийн том жишээ бол UBCAP биш тий. Нөгөө одоо жолооч ах нартай ах дээр нэг гоё үлгээ өгчээрэй гэж хөрхөн тэнгүүтээ тэгээр яад ингэ ахын цол нэгдэг байхгүй. Та ямар цолтой? Начин цолтой. Эндэр гэж нэр тэр чинь амар гоё систем байхгүй. Урамшуул авч иж тэр хүний үнэлгээнд зөв тодорхойлогддог гэх юм бол тэрэн дээр тааруулаад тэр хүн ая тухтай байдлыг одоо үйлчлүүлэх шинжтэй үзүүлдэг тий. Тэр амар зөв угаасаа л одоо алчилсан тэр чинь лог гэхээстэй. Тэгээд тэрийг манайхан өөрсдөө эргүүлээд тэр фидбекийг өгч сурмаар байгаа. Одоо жишээл хоолны газарт хоолноос нь үс ч юм уут ч юм гарлаа гэхэд тэрийг болчмоор байгаа байхгүй. Тэр хоолоо буцаагаад мөнгө авал та. Тэр чинь хэрүүл хийсэн биш шүү дээ. Тэр нэг тийм аим буруу зүйл биш байх. Тэр чинь фидбек өгч шүү дээ. Сая нөгөө тэнд харалж исэн хүмүүсийн тухай ингээл ярьсан шүү дээ хэдүүлээ. Тэгсэн чинь ингээд нэг тийм хэцүү зүйлүүд бас байдаг л та тий. Одоо гэр бүлийнх нь хэн нэг нь одоо бурхны орон руу явах ч юм уу тий. Зайлшгүй нэг шалтгаан байдаг тий. Яммаар идэг. Чадахгүй. Тэгэл бас тэр чинь бас амар хэцүү шүү дээ. Би яг нэг удаа найзтайгаа ингэжсэн байхгүй. Би тэр өглөө цуг ажил гараал. Энэ нэг тугсоомын гүүрэн дээр яг хангааны гүүрэн дээр нар дөнгөж мандаал. Тэгээ яг тэр нь тугсоомын тэр явдахаа нэг айлнуулж гэсэн чинь. Ээжийнх нэг чинь залгаал. Ээж чинь яачлаа гэж хэлж байгаа байхгүй. Манай найз уйлал ингээл. Тэр битроноос цуг гараал ингээл найзгаа тэрэл харагдал. Тэгээд битэр гараал нэг тийм сайхан амсгаа авч байгаа л. За өнөөдөр тэр хүн чинь сэтгэл санаа манаар навс явцгаа. Юу ч бодохгүй амар хэцүү болсон. Тэнгүүтээ за минь найз яв. Очоод яаж гэртээ үйж. Найз нь ажиллаад тарчаад яваад чи. Яг тэр үед бол яг тэр хамт байгаа тэр найз нөхөд юм уу те. Тэр хүмүүс байгаа болохоор л давж байгаа мөн гэхээс тэр бол амар хэцүү. Юу. Тэгэл давна шүү дээ. Одоо тэгэл одоо маний кейс энэ гэж бодох юм бол одоо аавыг бол алдсан. Тэгээд би тэнд байсан. Тэгээд харын хүн яг аав маань бол их хурдан бие муудаал явсан л да. Одоо тэр болгон шалтгааны дурдаач байгаа. Тэгтээ ер нь тэгэл хүн чинь угаасаа шууд одоо харих хэрэгтэй юм байна гэж боддсон байлээ. Тэгтэл яг аав маань яг сүлд надад хэлсэн үг бол надаас олж чи ирэх хэрэггүй шүү. Зорилгоо биелүүлчихэл ирээрэй гэж хэлсэн тий. Тэгэл амар богино хугацаанд болоод угаасаа бие муудаал за угаасаа тэгээд маань явахаар болчлоо доо гэдэг тийм мэдрэмж угаасаа төрчихөж байгаа байхгүй. Яг тийм үед тэгэл хүн чинь хүний нутагт юм яах гэж ирсэн гэдэг тийм. Ялангуяа би чинь аав ээж хоёр тэтгэврийн зээлийг өрөнд дарж исэн үе байхгүй. Тэгээд дарцсан ч байсан үе байсан. Тэгэл ер нь айгуу тийм эвгүй мэдрэмж ер нь их тийм сонин заяа яг юм явчаа гингөт одоо тий одоо нэг аавынхаа үгийг эсэргүүцээл ингээл очлоо гэд эргүүлээд аавынхаа урмыг хугалсан үйлдэл хийж байгаа хөөхтэй. Би буцаад харын хүн тийш очинд буцаад ирж чадахгүй байхгүй. Тэрийг аав одоо аав хүн миний л одоо лог гэхгүй тий. Хүүхд маань надаас болоод ирэх шаардлага багтай. Би угаасаа одоо жамаараа явж байгаа юм шүү дээ гэдэг утгаараа. Аав нь төрүүлж явах хэрэгтэй тий. Хүүхдээсээ.
Тэгээд яг аавыг өнгөрдөг үе дээр одоо яг хөдрөбтэй цог нэг ажил гарч ирсэн. Тэр хэцүү. Тэр бол хэцүү маань яг явчлаа. Яг нэг тиймэрхүү момент би бас тийг сонсч ирсэн. Амар тэр бол тэр ер нь яг тийм үе дээр тэгээ хүний нутагт ялангуяа арх угаад бол бүр дэм хил гэж залуучууд бол ер нь хэлмээр байдیں۔ Ер нь арх болсон тийм уугах шүү бол нэг нэмгэлдэг зүйл ш. Бүр л зузаалаад давхарлаа бүр амар эм оруулаа тий. Тэр бол тэгж өөртөө хуурах хэрэг ер нь тэгэл аль болох найз нөхдөд бас дараал ажиллая гэвэл голон зорилгоо мартахгүй тий. Амрах хэрэгтэй бас. Тэгээ амрах хэрэгтэй тий. Яг тэр үед би амар сайн санд. Гэхдээ яаж гэртээ харсан санд үүссэн ингээл өнгөрсөн гэдгийг сонсоод яг тэр чинь цайнд орцгож ирсэн тий. Тэгээд яг тэр мессежийг манай ихч бичээл. Би чинь өөр ирэхгүй хүн үлчиж байгаа. Тэнгүү чи нөгөө гуанзанд байсан vibe зүгээр зайлуулж зүгээр бай болж байгаа нөгөө солонгочууд амар яг л хятадч ингэ бужигнд ярьдаг хүмүүстэй. Тэгсэн чинь би чинь зүгээр нөгөө нулимсаа харуулахгүйгээд амхандаа хичээгээл яар сандрахгуудаа тусаас гээл гараа гүчиж байгаа. Тэгсэн чинь манай нөгөө цуг ажиллаж байсан солонгос уу, манай найзууд гэл бүгд амар сонир байд болчихж байгаа. Тэгэл тэн дээр яах вэ гэж ярилцаал ийм гарчжээ. Одоо яах вэ гэдэг. Эхний хэлд ямар ч хэсэг гэрлүүний явуулъя. Тэгээд л ажиллагаа хийж байгаа. Тухай солонгос нөгөө баг гахалж исэн солонгос ах уу яг гарч ирэл одоо чи гэртээ хараа. Зүгээр би ажиллаж чадсан шүү дээ. Чи өөрийгөө хараа шүү дээ. Яаж ажиллах гэдэг юм. Тэг мэдээж яг тэрэн дээр бол жинхэнэ хоёр хүн хооронд ярьж байгаа байхгүй. Ямар ч солонгос Монгол гэсэн юм байхгүй. Тэр бол ерөөсөө яг адилхан энэ хүүхэд над чиг ингээд одоо хар ажиллаж зовж байгаа. Тэгээ намайг бол бүр хүний нутагт яагаад алдаж байгаа юм. Тэгээд тэндээс бол ер нь бол хүний сэтгэл гэдэг юм аа харж байгаа. Тэгэхээр зэрэг яг бас солонгочууд гэхээр бүгдээр аим навшин юм шиг тийд болж байгаа. Чинь тэр бол түм олон юм сайхан сэтгэлтэй хүмүүс байгаа. Муу нь илүүх, муу мэдээлэл ер нь их төгдөг шүү дээ. Гэхдээ ер нь тэгэл юмны чи ер нь муу л төвлээ. Бид нар чи очиод хамгийн дөрөв хараалын үг ил сурдагтай адилхан юм шүү. Тэгэл ер нь яг тиймэрхүү үед бол тэгэл сайхан сэтгэлтэй хүмүүсийн ач тус, сайн нөхдийн ач тусаар л тэгэл хүн чинь тийм моментод давж гарна гэхээс бол улам бүр татгшоо ороод одоо тэгэл улам бүр татгшоо ороод улам бүр өөрсдөө ингээл хязгаарлал одоо тэгэл хамгийн түрүүнд ойрын жишээ бол тэгэл ерөөс арх уухгүй сөөж үтгэхтэй. Тэр бол дими яа. Нүдэн дээр найз маань ингээл нэг сүүж уудаг байсан 3 сүүж уудаг болсон байгаа ч жилийн дотор унтахын тулд ч тэрдээс л хүн юм тэнд очиод яг жинхэнэ үнэтэйгээ өөрөө өөрхийн үнэтэйг нэрт болж яг нэг хар толгойдоо эзэн болж юм гэдэг шиг. Тэгээд хэцүү моменттэй хүн давж чадахгүйгээс архинд орж ивэл тэр хүний авах байхгүй. Гэтэл харамс маань. Ялангуяа татны найзууд дотроос тийм зүйл харах ийгүү. Гэтэл юун тэгэл ер нь тэгэл яаж шатсан даваад гарах хэрэгтэй тий. Ямар ч асуудлыг даваад гарсаар тэгэл зөндөө олон тэгэл монголчууд тэгэл явж байгаа шүү дээ тий. Одоо жишээ нь гуруулаа ядаж л даваад нутагтаа ярьцсан одоо ингээд өөдөөдсөн марцгана ингээд сууж тий. Тэгэхээр ер нь даваал гарах хэрэгтэй тий. Ер нь ямар ч юм. Ялангуяа тэгээд сайн найз нөхдөдтэй хүрээлээ зөв үүсгэх хэрэгтэй тий. Сайн найз нөхдөдтэй байх хэрэгтэй. Ийм л байх хэрэгтэй. Ухаатал хэрэгтэй. Залуучууд маань тэгээд хөвчлэн бас нөө хараа хяналтгүй ямар нэгэн тийм баригдаж байгаа зүйлүүд тэнд бас хит тураараа ажиллаж тэгээ одоо 9 журийн л хэрэг түүх толбогдохын Монгол хүмүүс бас жоохон нэр муутай сүлээд жоохон нэр муутай болоод байгаа шүү дээ. Тийм. Зодон зохионы хэрэг болж байна. Бүр үнхээр хар тамхи одоо юу гэх тийм ээ. Ийм олон зүйл болж байна. Хүний газар нэрээ бодорой гэдэг үг үйдэг. Яг нөгөө тухайн юм дээр ажиллаж байхад миний нэр гардаг байхгүй сайн уу? Одоо Бочроо гэдэг хүний нэр гарахгүй. Мөнгөр ийшвдээ намсан гэлч юм уу тий. Одоо 26-тай одоо 21 20 орчим насны нэг Монгол залуу л гэж гардаг тийм ээ. Тэр тэгжээ, тэр ингэжээ. Нэг юм байхгүй ч гэсэн Монгол бол Монгол. Тэгэнгүүт чинь яг тийм мэдээ ингээд бүр ялангуяа ингээд цайны газар бөөнөрөө суудсан тий. Харваас нөгөө солонгочч одоо бүгд л Монголыг хараад маяг чи Монгол байна гэд таньдаг болцгоцсон одоо юу штэ. Монгол хэлийг ихэнх нь баг мэддэг болж энэ одоо монгол руу их жуулчд ирж штэ солонгос нь баг ихэнх нь. Тэгэнгүүт чинь яг тийм мэдээ ингээд
Гуанзанд олон солонгосчууд ингээ монголчуудаар орж ирэл хоол идэх тим идэ гарангууд чинь бүгд эргэл толгоонууд эргэж харж байгаа байхгүй монголчууд эргэж харж байгаа. Тэр амар хэцүү юм бас нэг бодлоо. Тэгэхээр ер нь хүний нутагт ер нь нэрээ бод гэдэг чисэн тэгээд яах юм хингэтэл одоо хувийн эрх ашигла ч юм эгогоо тавьснасаа болчиход байгаа байхгүй. Тэгээ яагаад тэгж тэр цаана гарах үр дагавраа боддоггүй. Ялангуяа ихэнх нь архинаас болоод асуудал төрж байгаа байхгүй. Архи ууснасаа болоод. Одоо жишээлбэл тэр нөгөө золбоо ТV хүртэл тэрэн дээр бүр имзэглээд хүмүүст урайлаад юм хийжсэн ч гэсэн тэгээд одоо тэр бол бас тэгэл тухайн цагийн үедээ өгсөн л нэг мессеж болоод үлдэж байгаа байхгүй. Тэгэл одоо өнөөдөр ч магадгүй Солонгос ямар залуучууд нь монголчууд нь хоорондоо муудалцаж сайдж байгаа бид нар мэдгүй байхгүй те. Гэхдээ ер нь тэр хэрэг юу яг ялалт нь яг юм те. Гол нь яг юу очих юм. Хоорондоо зодлолоо, муудалцлаа те. Хүний нутагчтай ялангуяа. Тэгээ хамгийн тэнэг нь Монголд байгаа. Яг Монгол нь Солонгостой зодтолж болдог те. Эсвэл Монгол нэг хожоо ирд ч юм уу Монгол Таиланд хоёр ягаад зодтолж болдог. Ягаад ч Монгол нь Монголыг харахаар ягаад ингээд идэх юм би тэр айгуу сонио ойлголттой. Ямарсан долбоо ТV тэр нэг яг тэр нэг дугаар дээр ярьжсэн л да. Нөгөө цагдаа нар орчуулга хийдэг байсан гэж байна. Тэнгүүтээ нөгөө цагдаа нар баян орчуулсан юм. Дандаа монголчуудын хэрэгүүд орж ирэхээр мань нөхрийг дуудаж байгаа шүү дээ. Тэнгүүт нөгөө цагдаа нар нь асууж юм. Та нар яа хоорондоо зодтолтой тийм. Тэнгүүт хэлэх үг болчиход байна гэж. Юусэл тийм л юм чи үний юм яа. Яа юу хэлэх. Одоо шилбэл Итван дээр нэг ивент болж молоо. Тэгэл Итван дээр шоуж исэн чинь залуухан 18-тай 20-тай 21 тэйжүүлийн тийм хүүхдүүд хоорондоо муудалцаад тэгснэ бүр ингээд бүр бичлэгийг ингээд нөгөө солонгосын телевизээр гараад байгаа. Нэг нь ингээд гүүж байгаа. Тэр нэг CCTV-н дээр үлдсэн. Тэгээ дөрвөн залуу ханаас нь хөөж байгаа. Тэгээд нөгөө дөрвөн залуу нэгийг зодтолчихвол хэр ч юм та аимшигтай гоостай бүр тийг алах хэмжээний тийм амар үзэн ядалт хаанаас төрөөд байна те. Тэр бас л имзэглэн шүү дээ. Тэгэл нэрээ хугалаад одоо жишээ нь солонгос чинь монголчуудыг оруулдаггүй баартайч болцсон. Одоо ер нь тэгээд нөгөө Европт бол дуулдахны бол монголчуудыг оруулдаггүй дийлхүүртэй байдаг ч гэж байна. Монгол нөх хоёр орж болохгүй гэсэн бүр тийм баар хүртэл байж ах чинь. Тэгээд яагаад оцсон газар болгонд ууж идэхээр ингээд тийм. Тэр бол ичмээр ойлголт авах тийм. Зүгээр л маргааш нь зүгээр тэр үлдээс ичээд бүр болчихл та тийм. Би энэ хүрээд тэгээ контрол алддаг юм болчих. Би энэ хүртлээ уудаг болыг уух идэх юм дэр жоохон цензуртай болчихооч. Бодох юм дэгтэй тэгэл ладаа гэдэг шиг. Хэцүү шттэ. Тэгээд тэр болгоно тэр өөр хүмүүжлдэг очсон хүмүүс те. Энд дэхтэй ийм логгор өссөн залуучууд тэнд очингуудаа тэгээл бүүн өөр ертөнцүүд нэг дор суугаад нэг өрөөнд ороо явах ухаа юм болж байгаа. Тэгээд тэрийгээд хэцүү юм даа одоо тэг яартаач үлээ гэдэг шиг. Монголоос одоо ингээд ирээд одоо ингээд нэг дүгнж байгаа шүү дээ Солонгост ер нь нэг тийм байжээ. Солонгосоос ингээд явхаас өмнөх одоо Солонгосоос явхаас өмнөх төрөө яваад ирсэн төрөө яваад ирсэн хөтөр ч юм. Энэ ялгаа ер нь өөртөө ихэд нөлөөлсөн байна. Солонгосоор хэр өөр хүн болсон байна. Өдрийн үед. Шал өөр л дөө. Солонгосоос ер нь юу сурсан бэ? Солонгос явахын өмнөх өдрөө одоогийн өдрөө хоёр шал өөр л байгаа л да. Ядчил Солонгос улсын хүмүүсийн яаж амьдрал соёл нийгмийн соёл нийгэмд яаж хүн өөрийгөө авч явах уу хүний нутгаас сурсан юм зөндөө байгаа л да. Монголдоо хэрвээ байсан бол мэдэхгүй шүү дээ ажиллая гэж ч юм уу ингээл явах байсан баг. Тийм болохоор хүний нутгийн ажил яаж явагддгийг хар ажил гэж юу юм мэддгүй л явсан. Сурсан юм зөндөө байгаа. Тэр болгоныгоо одоо Монголдо ирээд одоо дандаа залуучуудтай сууж ажиллаж байгаа тэр хүүхдүүдтэй за ийм юм дээр ингэдэж шүү. Энэ дээр ингэж ажиллаарай гэдэг ч юм уу те. Иймэрхүү зөвлөгөө маягийн юмнууд бол хэрэгжүүлээ явж байгаа юм л та. Тийм болохоор
Сурсан юм зөндөө байгаа гэж бодож байна. Төрөөгөө. Ер нь тэгээд Солонгост очингууд хүн чинь хамгийн түрүүнд ер нь заавч Солонгос гэдэг юм да гадаад очингууд хамгийн түрүүнд нөгөө муу локуудаас нэг сурж байгаа байхгүй. Тэ. Тэнд хамгийн одоо муу аргуудаас нэг сурж байгаа байхгүй. Одоо Солонгос хүн яг ийм дэр нохотдаг юм байна ч юм те. Ер нь одоо Монгол нь хүртэл нэгэн дээр яг ийм дэр нохотдаг юм байна ч юм. Яг тийм юмнаас нөгөө хүн чинь бас нэг тархич угсаал тийм дээр л төрүүлж эхэлж ажиллана шүү дээ. Тэгээд яг тийм юмнуудыг нь мэдээж сурхан зөв. Би бол тэгж бодож байна. Сурхан зөв. Гэхдээ тэрийгэ бүр яг өөрийн одоо өөр сэтгэлгээ болгоод ингээд аваад суудсан хүмүүс амар байдаг. Солонгост бол зөндөө байгаа. Манайхан дотор бол тийм сэтгэлгээтэй хүмүүс байна. Одоо ингээд ховж ивэр ингэж өөртөө ашигтай байдлыг үүсгдэг олон түмэн тунд ингэж ховжийг тарааж тэргээр ашигтай байдлаа үүсгдэг. Одоо тийм хүмүүсээ тэгээд яг ингээд яг тийм хүмүүсийн харахаар яг бүр ингээд солонгос юм шиг зантай болцсон тий. Тэгээд яг солонгос хүмүүс солонгос биш Монгол байгаад идэв. Ер нь бол нэг ер нь сурвал яг тэндээсээ юм сурвал мэдээж муугийн сургасан гэсэн яг сайныг сурах хэрэгтэй тий. Цаг барих тий. За бас тэр зодаануудыг хийдэг ууж иддэг тий. Тэр гоё соёл шүү дээ. Уг нь бол тий гоё тий вайбай гоё авч явдаг тий чийлэрдэг. Тийм зүйлийг нь сурах тий. Бас тийш бас олон улсын иргэд орж гардаг орн болцсон шүү дээ. Одоо хизээний болчихсон орн. Тэгэнгүүт тэнд ингээд гадаа зуулчт молчтой ингээд одоо тэр ялангуяа Төвөн ч юм уу те Хүндээ ч юм ингээд юм залуучууд их очдаг тийм гадныхан их очдаг тийм газар дээр очиод бас тэндээс ч олон орны соёлыг харах боломжтой байхгүй. Заавал бүжгэн солонгос гэлтгүү. Тэгээд миний хувьд бол ер нь зөв соёлын талын юм айгүй их сурахыг хүссэн. Тэнд очиод ер нь гадныхан ер нь яадаг юм те. Гадны хүмүүсийн ер нь шоу цэнгэдээ яаж явдгийг те ууж идэхдээ яаж ханддгийг одоо хоол ундны соёл нь яаж явдгийг те солонгосчууд бол одоо хоолны ширээн дээр ажиллаа их ярьдаг хүмүүс байхгүй. Тэр бол бас их зүгээр шиг санагддаг надад бол ер нь бол хоол унд эдэнгээ гоё эдэнгээ ажил төрлөө зохицуулчихна тий. Тэр бол их бас зөв юм болгоныг алдны болгоод ингээд алдны хувцастай байх тусмаа бас жоохон өндөрдөг шүү дээ тий. Их гоё энгийн тийм байх тэр бас сурвалжтай зан чанар шиг санагддаг юм. Ер нь яг ингээд одоо явхаас өмнө байсан төр төвшин гэдэг хүн одоо явчаад ирсэн төр төвшин хоёрын хараад бол асар том орон зай байгаа л да. Ер нь бол тэнд бол их юм сурсан. Би бол тэгж боддیں۔ Одоо тэр цаг барих тэр ягсууд чигэд нэг гэдэг байгаа шүү дээ. Тэр мэр идэр чинь бол солонгос очиж бүр илүү нам сууж байгаа байхгүй. Тэгээд цаг барихаас гадна ажлыг хариуцлагатай хийх, ажлыг дуустан сайн хийх мэхгээл те. Тэгээд тэрснийхээ хэрээр үнэлэгдэж болдгоо хүртэл мэдрэх те. Тэрнийхээ дагуу өөрийн гэсэн үнэлэмжээ шударгаа үнэлүүлж авах маах гээл тэр чинь бас нэг хүн чинь бас нэг шударгаа өөрийнхөө хөдөлмөрийг үнэлүүлэх тэр хүслээ тэнд хэрэгжүүлж үзэж штэ. Яг үнийг хэлэх гэдэг. Тэгээд тэрийгээ бүр нэгдэг болсон те. Тийм үхгүй за зээл өөр газар очиж ажиллана гээл өөрийг үнэлдэг болчихж байгаа байхгүй. Гэх жишээний. Тэгээд л ер нь тэгээ бас мэдээ жоохон хорж орны юмнуудаа сурна. Тэ бас сурах хэрэгтэй. Тийм хүн чинь бас өөрийгөө тэ дефенс тактиктай байх хэрэгтэй шүү дээ. Өөрийн тэ альва юмд нэг гаргалгаа гаргах тийм сэтгэлгээ энүүдийг бас сурах хэрэгтэй юм болов уу гэж боддیں۔ Тийм ер нь бол их юм сурсан шүү. Яг нэр нэг жишээ дурдахад бол заяа солонгосчууд хүүхдүүдтэй арих удаг. Тэр бол амар зүг соёл. Миний бодлоор бол тэр бол бүр амар бүр тэр одоо тэр нэг зодоо модон цохрон хийгээд байгаа тэрний чинь баг үрийг нь одоо үгүй хийж байгаа байхгүй. Хүүхдтэйгээ суугаад яг тэр үед би нэг юм моментыг санддаг. Одоо яг найзуудаараа чи байлаа байгаа биш мэдгүй байна. Мэдгүй байна. Үгүй бас нэг хит хитэн нэг харцуулаараа суугаад ажил тарцсан тий. Тэгээд гоё намрын сэр орой гоё ганц хоёр пяавнгаа тэр чинь нөгөө гадаана пяав сууж болно. Манай ч харин болдгоо мэлээ шүү дээ. Монгол дээр тгээс ус цагдаа загнаад байлээ. Болдгоо мэлээ. Тэгээ нөгөө солонгос ч яг тэр одоо нэг CU GS мисийн гадаа ингэ ширээтэй тий. Тэгэл тэндээ суугаа пяаваа уусуудаг тий. Тэгээ суужсэн чи яг нэг хоёр ширээний нэгэнд нь бид нар суусан, нэгэнд нь нэг юм хоёр хөгшин ах нэг залуухан хүү суудсан. Тэгээл ээжсэн. Тэгээсэн чинь би нэг яаж аач үлээ хойшоо харах болсон чинь нөгөө нэг залуу хүүхэн бүр бид нар ингээ хараа суугаадсан аахгүй. Тэгээд тэгэхээр зэрэг нөгөө хоёрт нийлээ уучлаарай ингээд
танаа энэ чинь ингээд хараад ах энэ залуу ингээд хараад ах нь бидэрт аим тухгүй байгаа даа. Та ингээд одоо энэ дээр жоохон хараад өгөөч гэд тэгсэн баг. Тэгсэн чинь нөгөөтг нь аав нэж тарсан баг. Яа, камана. Отабол. Чи харж гинөө чи өөрийгөө тэг яг яриг ингээд сонсож байгаа хөө бид хажуудын сууж байгаа юм шиг. Яг яриг сонсон чинь чи харж гинөө чи ерөөсөө ингээд хоёр сууж угаал чи юм болж байна. Тэгээд тэр бодол жоохон л хөвгтэйсэн байж таарна 16 толготой ч юм те. Тэгээд чи ингээд согч чинь өөрийгөө мэдж байгаас цаадлах нь бодвол нэг тийм юу л юм шиг байна. Авах махан зөв нэг гэр бүлийн бас нэг л юм шиг байна. Тэгэл одоо хоёр том нас бий гүцэн ир хүнтэй архитект одоо хэрхэн архитектгээ үзүүлж л явж байгаа юм шиг байна. Тэгэл шалгалтанд унж байгаа харагдсан. Гэхдээ ер нь энэ лог амар зүг бохгүй. Энэ бол миний бодлоор би тэгж бодсон. Энэ хүүхдүүдэд ер нь яагаад ийгээд байна гэдгийг өөрсдөө ингээд тэ нөгөө арх гэдэг зүйлийг нүдэн дээр нь уугаал тэ хаа гэдэг нэг хүүхдүүд чинь тийм гоё юм байна гэж ойлгон тэ. Арх уучгаж гоё юм биш тэ гэдгийг ингээд тийм логтой болоод байгаа. Тэгээд хорих тусам нөгөө хүүхдийн чинь сонирхол нь бүр ингээд улам ингээд ихсээ тэ. Тэгээд жижигснаа 18 хүрлээ нөгөө хүүхдүүд чинь зугаалгаар явд юм байгаас тэ. Архитэн тэгээ зодон цохоо мохоо ингээд тэгэнгүүт чи нөгөө аав ээж чи одоо том хүн болчоод юу надад дариг уу заагааг биш тэ. Та нар амар гоё л гэж бодсон шүү дээ. Ер нь яг тийм кейс их гарч байгаа тий. Ариг ухын зааж өгмөр. Ер нь бол. Солонгочууд нь ер нь баг градустай тэр сүүжүүн дээрээ тгийж зааж өгч байгаа. Манус чиг ийм амар градустай архитект тэр бүр сайн онлайн мэдлэг өгмөр юм шиг санагддаг байхгүй. Ер нь бол хүүхдүүдтэй. Одоо октод нь тий. Октодоо ялангуяа өг бүр хэдийн хүртэл яваад муужирж ийн гэдгийг хармаар байгаа хөх тий. Чи харж байгаа чи одоо яг 2 өрөнгөний ард гараа чи ийм шал өөр хүн болчлоо тий. 3 дахь өрөнгөн дээр чи тасарлаа тий. Тасарчуулаад чамаа хэн маллах юм бэ? Ингээд гэдгийг тий. Тэгэхээр чин яг нэг локер бол тэгэл тасарлаа бол эвүүхгүй тий. Охин үг тэгэл аваад явдаг штеп. Ийм логтой болцсон тий. Тэгэхээр ялангуяа хүүхдүүдэд ер нь арх ухын илүү сайн зааж өгөхөөс гэж боддог. Тэгэл одоо би одоо сая ингээд нөгөө сурсан тэр нэг локо одоо чиний подкастаар дамжуулаад одоо ингэ хүргэж штэ чадвараа. Тийм сурах нь бол солонгост их байлг байх тийм. Өнөөдрийн одоо манай нэвтрүүлэг бол ямар нэг юм амар шүүх гээгүй, буруу зүгийг ялах гээгүй тийм ээ. Ерөнхийдөө бол тэнд бид нар ийм байсан. Энд одоо ийм байгаа тий. Хин нэгнээ бас авахын аваад гээхин гээгээд хүрээсээ хүрх нэгэнд нь хүрээсээ. Тийм. Ер нь болж мас хүрээсээ тий. Гэж бодсны үндсэн дээр хийж байгаамаа. Тэгээд за ингээд ерөнхийдөө бол хэдүүлээгийн цаг ч гэсэн төгсөн байна. Тэгээд одоо төгсгөлд нь бол хоёр найзаа юу гэж өсмөр байна гэхээр одоо Солонгост байгаа найзуудаа Солонгост сайн тусалж ийсэн одоо үнэхээр хүнд хэцүү үед чинь тусалж ийсэн Солонгос хүндээ Солонгосоор ч хэлсэн болно шүү дээ тийм ээ. Ингээд гоё чин сэтгэлээ үгээ нийлээчээ гэж хүсэж байна. Гэж юмас үлээ. За нэрийн дурдсан ч болно шүү. Тийм дурдъя. Одоо хамгийн ихлээд бол одоо манай хамаатны холын хамаатны ахaltaа гэхдээ их ойрхон байдаг. Одоо мөгийн ахтай би бол талархаж мөнх ахтай бол талархаж явдгийн намайг 16 онд очиход л дүүрсэн гээл бүр холоос зорж ирээл намайг ингээл ажилд оруулж өгөөл манлаад өөрөө намайг дараа нь хоёр дахь очиход хэдий Солонгос байхгүй болсон байсан ч ихсэн таньдаг хүмүүс рүүгээ зуучлал чадхаараа туслал яг тэр үчи би чи нөгөө дөнгөж очтой орох оронгүй болсон ажилчгүй дөө гэл үрэмжтэй илээ явж исэн чинь тэгэл ахын тусламж тэр үедсэн хуржил байгаа бох тийм мөнх ахтай бол үнэхээр баярлж явдаг тэгээд мэдээж бас одоо яг энд цуг ажилдаг байсан ах маань тэнд бас ажиллаж исэн нэг нь би сүүлд нь яг өндө очиж мэдэж байгаа байхгүй. Тэгээд одоо одгийн ахтай бол бас их талархаж явдгийн одоо гэртээ байлгаал ажилд гаргаж өгөөл тий. Ер нь бол тэгээд яг анх очоод анх яг мэдэрч исэн тэр зүйлс бол хамгийн түрүүнд хүмүүсийн тусал байт юм билээ тий. Тэр нь амар сэтгэл үлддэг юм билээ. Бас одоо морих тэр сэтгэл интлэх тийм зүйлүүд бас их анхны үе дээр их үлдсэн. Сүүл рүү жоохон тасчихж байгаа тий. Гэтэ ер нь бол хамгийн анх очиход ер нь тус бол хамгийн их одоо яг жинхэнэ утгаар тус болдог шүү дээ тий. Бүх уучраа олоход тусалсан тэр хүмүүс одоо лавга найздаа би бүгдийн найз тий. Лавга найздаа бас талархах хэрэгтэй, шигэ найздаа талархах хэрэгтэй тий. Тэгээд бас хамтдаа бас
цагийн хугацааг их өнгөрөөж нэг нэгэндээ тусдаад энтэй муудад сайдаж явсан тэр бүх найзуудаа ер нь бол талархлаа гэдгээл энэгээрээ дамжуулж хэлэх хэрэгтэй те. Ер нь бол тэгэл боллоо даа. За өдрийг. За миний лавга гიშгэ орго төөги эги оюка болро хурд ирээрээ цаг үзрээ тоглоё гэж хэлбэрээ. Бид талцаа үзэр тоглолтгий. А тийм. Айгуу. За тоглосон юм. Тэгээд мөн нэг солонгос хамт ажилладаг байсан ахтаа бас минь төгчтэй юм болоо. Хамаагүй шүү дээ. Хангуугаар үтэггүй. Сонгуйо Монгоре 놀려 오세요. гэж хэлмээр байна. За баярлалаа. За ингээд өнөөдрийн манай нэвтрүүлгийн тухайн подкастын анхны дугаар энэ хүрээд өндөрлж байна. Тэгээ хүрэлцэн ирсэн хоёр найздаа баярлалаа. Амар шахуу бас ерөнхийдөө бас би амар шахуу хэлсэн шүү дээ. Тэгээд өрлөө минь хүлээж аваад ингээд ярилцсан. Хоёртой их баярлалаа. Цаашдын За. Монголд байгаа одоо ажил амьдралд нь бүгдэнд нь амжилт хүсье, сайн сайхныг хүсье. За баярлалаа. Эрүүл мэндийг хүсье. Биш бас нэг хүнийг үлдээч дурдахгүй харахгүй хүн бол яа харахгүй одоо бидний найз 80-тайгаа заавал жижиг дуртах хэрэгтэй байхгүй. Одоо айл нүлэх ажлыг өстой аагаас нь яа хүртэл заасан тий. Олон ч монголчуудыг ажилд гаргасан залуу шүү нэрээ. Ажилд сургасан ажилд нэрээ олон ч хүмүүсийг олон ч монголчуудыгаа нэрээ одоо чирэл явсан залуу шүү нэрээ. Одоо Монголдо ирсэн бас ажиллаад явж байгаа. Тэгээ 80-аад бол яа харахгүй бүгдээрээ баярлалаа гэдгийг бас хэлэх хэрэгтэй те. Жуулсан уу? Холбоо өрсөн үү? Дагарж байраа. За тэгээд болоо. За тэгээд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Бүгдэнд нь баярлалаа. Баярлалаа. Бас танай хамт олонд бас баяр хүргэе. Баярлалаа. Баярлалаа. Солонгост одоо ингэж болж ирсэн дурсамжтай гой хөгжилтэй үйл явдлууд байдаг шүү дээ. Одоо жишээ нь нэг Яндон гэдэг нэртэй л ах байсан юм байна л та. Яндонбоо гэдэг яг дээр нэг метрон чи ингээл явын нэр зарлангууд Яндонбоо гэхэлнэ соёлтой орон ч өөр юм нэрээр дутаа. Тэгж бодоод маань ах Яндонбоо тэр бууцсан байгаа. Нэг иймэрхүү ч юм уу те. Ер нь нөгөө юу байгаа шүү дээ. Нүүдэлч монголчуудын нөгөө хамгийн том одоо групп байгаа шүү дээ. Солонгостойгоо амьдарч байгаа монголчуудын групп. Facebook групп те. Тэрэн дээр чи ихэнхдээ л зар дандаа нөгөө айл нүлгэсийн зарууд гардаг. Тэр дунд чи бас амар хөгжилтэй юмнуудаас явдаг байхгүй. Тэр нөгөө солонгос чинь саада гэдэг үг чинь тэгээд хямдхан гэдгээр орно, худалдаж авах гэдгээр орно, бас савлах гэдгээр орч. Тэгээд нөгөө айл нүлгэж байгаа хүмүүс чинь саа гэж ярьдаг. Тэрэн дээр бид нар нөгөө монгол нөхцөл залгаал солонгос үгэн дээр яриад идэг. Одоо жишээлбэл нөгөө пужант чи гэдэг бүр савлчи бас савлгаа хийчих юм пужант чи тэг чи ингэчиг нөгөө монгол нөхцөлөө залгаад ингээд солонгос хүүхдэд хойлж яриад эцгийн нөгөө саа гэдэг хүүхэн дээр монгол нөхцөл залгачаар ирдэг наата урдсаалт тэгсэн чинь нөгөө яг тэр нэг постын нэг нийтээ нөгөө солонгос нөгөө бас нэг тийм бас нэг жоохон домын нэг юмтай нөгөө үргүү айл чи нөгөө 90 бэлэг эрэхтний юм нөгөө юу тавьдаг бэлэг тийм нэг мод зод ингээд тавиад идэг. Тэгээ бүр нэг тийм үзээ хийдэг гэсэн нөгөө бэлэг эрэхтэн үзээ те. Чулууга, модоор эцэ тэнд очиж мөргөж нөгөө үртэй болдог тийм юутай. Тэгсэн чинь нэг тийм айлын л нэг модон дилдэ орох юм байсан л. Тэгсэн чинь нөгөөдг нь яж байгаа чи жоохон задгаа буугаад ирсэн ш. Зураг нь аваад энэ минийгээ сааж буулгав. Доор нь байгаа комментууд нь ёо сааж л буулгав. Гэгчийн юм Хүн цаагаал буулгацсан юм шүү. Тэр юу бас амар вайрал болж байгаа тухай. Тэгэхээр энэ манайхны нөгөө монгол нөхцөл залгаж ярьдаг тэр бүр амар зарим тохиолдол төр амар инээдтэй кейсүүд үүсгээд байдаг л та. Одоо Чи юм хөтлөгч юм байна. яг надад тохиолж ирсэн тийм ээ. Бүр ингээд тухайн үедээ л бид нар ингээд амар энийгээл өнгөрч ирсэн. Одоо ингээд санаанд бол ер нь их орж ирдэг юм байна. Хөгжилтэй явдал. Тийм тэгэл ер нь байгаа баха. очоод нэг ажлынхаа учир начраа олохгүй бол тийм нэг нухалдаад явж исэн үеэ ингээд бодохоор зэрэг бас
одоо мандо бол ер нь нийттэй л зүйлүүд байгаа. Тэгэл заримдаа ингээд нэг нухалдаад явж байгаа хүмүүс ингээд нөгөө одоо ингээд бас тодорхой хэмжээний ажилдаа дасчихсан хүн ч те яг ингээ өөрийнхөө яг анхны юм хараад бас тэгэл ойлгож байгаа бохох те. За одоо энэ дээр ингээ хэлээд өгчий надад тэр үед хэлж өгж байгаагүй шүү дээ юм чинь. Тиймэрхүү зүйл бас нэг жоохон нөгөө хөгжилтэй дурсамжуудыг бол сэргэн шүү дээ бас. Айл майлын юмыг эвдлэх барихаас ахуулаад тэрийгээ яаж нуух уу гял засах уу айл руу норгосон гял засч яваас чи. Нэг ах нөгөө тариалангийн талбай дээр ажиллаж байгаад талбай эзэнтэйгээ зүг машинд явж ирсэн чи урд нь нэг могоо гараад ирсэн юм байл. Мань нөгөө могоо гэсэн чинь нөгөө солоос нь андаа шаг гэдэг. Могоо гэлээд байдаг. Могоо гэж хэлээд байдаг. Иднэ гэсэн утгаар яваад байдаг. Тэгээ энийг идчихүүл гэдсэн юм шиг. Тэгээс нөгөөд нь болдгоо юу? Ичгүй одоо монголоор ичгүй гэдэг байсан. Тэгээ нөгөөд нь айгүй өөр хийсэн юм шиг дээ болдгоо маа. Нэг юм хөл одоо хөвчлөлтэй зүйл. Бид нар тэгтээ тэнд бас нэг ингээд өглөөнөөс орой болол ажиллана. Та хоёр хүний стрессээ яаж талжсэн юм? Стресс бол тэгэл ерөөсөө нэг ханжаан хэ гэж байгаа шүү дээ. Ер нь л тэгээд нэг гоё найзуудаараа тийм тэгээ яаж яхад бидний найзууд ч бас их гоё хүрээлээж. Ер нь их тийм токсик хүн байхгүй тийм. Марцганаал мууд сайнх юм бол байх тийм. Гэхдээ найзуудтайгаа нийлээл одоо караоке орох юм. Тэгээ би бол ялангуяа караоке орох туртай байсан. Тэгэл караоке орол стресс бол зүгээр байхгүй болдог байлаа. Ер нь зовлонгоо ингээ уудчих хүмүүстэйгээ байх сайхан шүү дээ тий. Ядаж хоорондоо яриад нэгнийхээ зовлонгоо уудал сонсоол тий. Тэгээд бас хамтаа зөвхөн сайхан өнгөрөх гэдэг чинь гоё. Тэгэхээр бас хүрээлээ авах зөв үсэх хэрэгтэй. Оцсон дүүнэр бол зөв үсгээрээ тий дөнгөж оцсон залуучууд бол тийм ээ. Гоё хүрээллийг үүсгэж гоё найзуудтай гоё түүхийг бүтээгээсэй тий. Яг л одоо хүний яг эд оридтэй яг залуунаас тэнд өнгөрч байна. Тийм тэнд нэг тийм муухай дурсам үлдээж явахын хооронд тий мартагдчихгүй муухай дурсам үлдээж явахын хооронд анхнаасаа гоё найзуудтай болж тэгээд тэдрээрээ гоё өөрхийн уур амьсгалыг бүрдүүлж явах гоё байхгүй тий. Тэгээд яг бид шиг тийм үстэй. За баярлалаа. Баг хүчээр хэлээд байгаа юм шиг. Тийм үстэй юм үстэй. За Одоо ингээл бид нар ингээд амар гоё юм төсөөлөл явдаг тийм ээ. Гадаад руу. Яг тэр төсөөлсөн шиг яг тийм гоё байдгүй. Ер нь бол яг би нөгөө түрүү хэлсэн те анх очиход бол нэг тийм амар бол хүндрэл бол гараагүй байсан. Яг наан бас жоохон хэлмэл сурцсан солонгос соёлыг жоохон ойлгодог болцтой. Тэгээ бас жоохон танилтай байсан. Тийм танилтай болсон тийм. Тэгээд очсон болохоор бас гайгүй. Яг бүр орд тас мэдхгүй очиж байгаа хүн бол би зүгээр хэлэхэд бол гэрээгээрээ урт хугацаагаар явж бол гэрээгээрээ явсан дээр л гэж хэлмээр. Гэрээний хууль ёсны дагуу бити харлаарай тийм. Тэнд очиж байгаа хууль ёсны дагуу ажлыг хийгээд тэгээ нийгмийн даатгалын төлөөд тэр авах хөстэй тэр нөгөө эрхийн нийтлээ те одоо имлэгд ороход харын хүмүүст яах юм бэ тэгэл өсөөсөг хувийн имлэгд нь очил амлсан мөнгөний өгч байгаа байхгүй. Тэгж ер нь амьдарч байхаа орн зүгээр гэрээгээр нь яваарай. Үнэхээр явмаар байгаа л те. Бас өөр ямар гаргалгаа байна те харлахгүй байх те тийм ямар гаргалгаа. Богино хугацаанд явж байгаа бол ер нь таньдаг талбаар хаацсан. Зүг тэр бол хамгийн зөв шийдэл байх. Миний хувьд бол. За миний хувьд бол анх үл яг солонгос явах виз гараад явахгүй л ингэж яхад одоо яг л нөгөө сериал драмаар л төсөөлөл тэгэл бүх юм ингээл гоё ингээл амар сонирхолтой юм байна гэж одоо очиод шууд тусаа хацартаа наасан л та. Ажил дээр гараад ажлаа хийгээл байж байхдаа би одоо яг юу одоо ирсэн юм бэ? Монголчин миний ажил байсан. Тий. Карьерман байлаа. Бүх юм байсан. Би одоо энд юугаа бодоо ирсэн юм бэ гэсэн бодол төвжсэн үе би. Тэгээд ер нь Монголоос солонгос явах гэж байгаа юм бол хамгийн дөрөнд хэл айгу хэрэгтэй. Урт хугацаанд сурахгүй л бол ер нь. Тий.
Англи хэл бол ер нь бас нэг Ядчил хэллэг биш шүү дээ солонгос ч юм бол. Солонгосч ч бас яг нэг англи солонгос гэж нэг байд юм а тий. Ханглиш шүү. Ханглиш. Ханглиш. Нэг сони яриад тий. Хилэн сайн биш маа гэхэд ядчил нэг ойр зүрийн хэрэглээний хэдэн үгэж хийжлээд очиход бол хамаагүй дээрш мэдгүй нээс Ядчил цалин мөнгө авахд төлөвтүүлүүл яах юм. Тий, тоогоо мэддэг байх хэрэгтэй. Тэгээ би энийг хийгээгүй маа гэдгээ ядаж хийлдэг бас өмөрөх хэрэгтэй өөрийгөө бас тиймэрхүү юмнуудыг сур. Өөрөө зөв хийчихэд идэг. Цуг ажиллаж байгаа хүн наа чин тэгсэн гэд хэлэхэд өөрийгөө өмөрч чаддаг байх хэрэгтэй. Тийм тохиолдол байгаа шүү дээ. Зөндөө байдаг шүү. Цалин мөнгөөр лөөрдуулах гэл. Ер нь хилээ бас нэг үзээд сураад ингээд явцсан бас зүгээр байх тий. Анхнаасаа очихж байгаа бол бүр хил милийн сураад ядаж л үсгнүүдээ уншаа сурдаг болчоод очих юм зү тий. Тийм л юм да. одооны үзээд байгаа дараамаа чин солонгос яг биш шүү. Тийм тэр хэллэгээр ер нь бол Янз бүрийн ажил хийж үзнэ. хэцүү ажлууд байгаа шүү дээ. Бити их өндөр хүлээлт тавиарай л гэж хэлмээр. Тэгээд амжилт хүсье л гэж хэлдэм үү? Амжилт хүсье. Явах гэж байгаа хүмүүс тий. Тий.